За тэгэхээр өнөөдөр би Монгол жинхэнэ христийн шашин байхгүй байгаа тухай та бүхэндээ ярина. Жинхэнэ христийн шашин байхгүй. Дандаа сатааны шашин шүтлэг манай Монголд орж ирсэн гэсэн тухай ярина. Тэгээ харамсалтай нь үүнийг мэдэхгүй тийм үү? Яаж байгаа юм гэхээр манай Монгол залуус одоо юу гэдэг те Библи худлаа бол бүгд худлаач гэдэг юм уу те. Ингээ баахан олон юм хүн ингээ те бичлэг хийгээл те. Аль эсвэл те ингээл дандаа бурхны тухай сүлд ингээл те асруулны юм хүн ингээ бичлэгнүүдийг хийсэн л байна л та. Манай Монгол залуус ингээл хаасаагүй те ингээл Библи бурхан те бүтээл бүгдээрээ Кристиан те Крист гэл тийм үү. Тэгэл дэлхийг бурхан бүтээсэн үг гэл те дэлхийг өөрчилсөн түүх гэл те ингээл те бурхан Есүс гэл те тэгүн хта одоо юу гэдгийг те ChatGPT бурхан бэдэг гэлээ гэл одоо нэг тиймэрхүү бас нэг юм бичсэн байлгүй яалаа. ChatGPT бурхан байдаг тий одоо юу гэлээ нэг тиймэрхүү юм тий бурхан байгаа гинэч гэдэг юм уу те нэг иймэрхүү ингээд постуудыг бичсэн ингээд юмнууд ингээд зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо One Piece юу болоод н гэдэг энэ цувгийн залууч гэсэндээ одоо тий чинь Кристиан гэж байгаа шүү дээ. Тэгээд тийчнээ одоо Японд байдаг ч гэсэндээ монголчуудад асар хэмжээр бас нөлөөлж байгаа шүү дээ энэ залуу. Тэгэхээр би Кристиан шүтдэг гэл Крист шүтдэг гэл ингээл бүгдээр яриаддаг. Гэхдээ энэ нөө Японд байдаг болохоор Монголд юу болоод байгааг мэдэхгүй. Японд яг ямар шүтгийг шүтгийг мэдэхгүй. Гэхдээ Японд ч гэсэн ялгаахгүй. Ихвчлэн магадгүй сатааны шүтлэгнүүд байдаг гэж би сонсч байсан. Яг одоо юу гэдгийг жинхэнэ шашин бол христийн шашин бас бид цөөх мэдэг. Жинхэнэ христийн шашнууд нь Европ тэр Израиль, Исламын тэр шашнуудаа жинхэнэ христийн шашнаа өөрснөө шүтдэг юм билээ шүү дээ. А тэгэд яг Япон, Аз маазууд болохоор дандаа тэр нэг хогийн 66 номтой сатаныхаа библийг заадаг. Тэгээ манай Монголд бүр сатаныхаа ядаж нөгөө дутуу библийн номч орж ирээгүй. Яасан бэ гэсэн чинь дэлхийд дээр хамгийн харгас хүмүүс бол хятад хүмүүс. Та нар энэ бичлэг үзсэн бол заах нүд халтар амар бичлэг. За би бол өстой энэ бичлэгийг өстой үзээд за хятад хүмүүсийн сэтгэл зүрх сэтгэл одоо сүнслэг байдлаар айл хизээний бүр ингээд ялагдсан байна гэдгийг ингээд ялагдсан. Гэхдээ нөгөө нэг цөмөр зэвсэг ингээд хүнд одоо юу гэдгийг юм нэг сүнслэг одоо энэ хүн чанар гэдэг юмараа байхгүй болцсон. Хятад гэдгийг та нар энэ ээчгүй хүнийг яаж энэ гэж аимшигтай ёо нүд халтарм өстой амьд байна уу гэж харж байгаа дахин дайраад ёо аимшигтай бичлэг. Би одоо амар. Тэгэд нэг жоохон охиныг ингээд тоохгүй дайраад гаргацсан ингээд бас бичлэг үзчихсэн. Тэгээ энэ дэлхийд дэр ердөөс хамгийн одоо юу гэдгийг харгас хэсцгий тэг хамгийн олон хүн хамтаа улсад манай улс төрчид баг улсаа баг худалдаж байгаад би үнэндээ үнэхээр улсаа баг ингээд те зараад ингээд урваад одоо эрдий сурлаачудтайгаа нийлж байгаад ингээд манай улсыг түүгэж байгаад одоо энэ автобусын дотор ингээд те хаасаагүй хятад. Тэгээд би нэлээд олон жилийн өмнө би христийн тухай би одоо ингээд бичлэг хийжсэн. Тэгээ саяхан ч гэсэн би одоо ингээд бичлэг хийжсэн. Тэгээд би нэлээд олон жилийн өмнө би одоо энд ингээд тийм үү Христ итгэгчдээс асуух асуултууд гэдэг ингээд ийм хүү одоо ингээд бичлэг хийжсэн. Энэ одоо 2017 оны 11 сарын 14-нд ийм бичлэг хийжсэн. Тэгээ энэ бичлэгэн дээрээ би одоо бид нар одоо хонь юм уу? Яагаад гэдэг? Яагаад бид нар хонь гэдэг? Бид нар одоо хонь биш. Бид нар хүн шүү дээ. Хоньнуудыг хүмүүс яг ч үсгдэг. Ингээд арьсаар нь хувц хийгээд махаар нь идэж хийж ашигтай болохоор л үсгдэг шүү дээ. Тэгвэл яхаараа ингээд идэв ингээд би ингээд гайхаад ингээд те. Тэдэрс диваачин хүмүүс зөрүүлж бүтээгээ. Тэгээд тэнчээсээ ингээд хөөсөн чи буцаад ягаад дэлгүүр хөөгцсөн. Тэгээд анх дэлхийг хүмүүс зөрүүлж бүтээгээ. Тэгээд тэрэнд яваач мцсан бол гээд ингээд би баха асуулт асууж ирсэн шүү дээ. Гэл ингээд тэ ингээд баха бол асуултуудыг би ингээд асуужсэн. Тухайн үед энэ бичлэг маань фэйсбүүкээр бол нэлээд од болчихсон юм. Тэгээд нэлээд олон группүүдээр бандуулчихсан. Тэгээд тухайн үед христийн шашинтнуудын нэгч пастор лам нэгч пастор надад хариулж байгаагүй. Харин над руу бүгдээр үзий яталтын мессеж идэж. Тэгээ би яагаад намайг над руу те христийнхэн нэг гацраа галгадвал нөгөө гацраа галгадвал
гэдэг тийм одоо юу гэдэг инэрэнгүү философитой байх ёстой байтал Христ итгэгчид бол исламын итгэгчид биш та. Ислам Христ хоёр бол ерөнхийдөө төсөөтэй. Гэхдээ Христийг бол одоо юу гэдгийг те одоо бурхан гэж үздэгээрээ хүмүүсийн нүглийг ариусгаж ирсэн гэж үздэгээрээ л Христийн шишнүүд Исламаас өөрчлөж байгаа байхгүй гол юм. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр тэгвэл Христ чинь өөрөө сургаалтай нэг хүн нэг гасар чалбал нөгөө гасар чинь алгадуул гэж зөвлөдөг хүмүүс өнөөдөр хятадтай нэлээд хэдэн хувь Христийн шишин шүтлэгтэй. Тэгтэл хамгийн харгас хүмүүс нь хятад. Тэгээд дээрээс нь дэлхийн баг хамгийн харгас хүмүүс хятадууд гэж баг хэлж болохоор яг өнөөдөр. Тэгээд би аргагүй ирэхэнд би ингээд олон төрлийн би ингээд бичлэг хийж байгаа шүү дээ. Би юу хэлэх гээд байгаа юм би энэ бичлэгнүүдийг би ингээд асуултуудыг асууж байгаа шүү дээ. За тэгвэл яагаад гэсэн юм чинь энэ асуултууд ганцхан монгол хүн л надад хариулах гэж чадлаараа хичээжсэн. Тэр хүн ингэж мөнх галт тулах гэдэг нэг залуу байсан. Урд нь тэмцэж байгаа чоронд ороод тэмцэхэ болоод одоо ингээд намжин болцсон байгаа залуу. Тэр залуу ганцхан надад хариулах гэж оролдож байсан. Юу ч хариулах гэж нэг юм нэлээд төхүүлсэн санагддаг. Одоо би сайн санахгүй ямар ч тач нэг юм л нэлээд төхүүлсэн санагддаг. Тэр дээр юу түүлсэн бэ гэхээр хүмүүс өөрсдөө энэ дэлхийд яваач болгож болно, там болгож болно, тэ гэж нэг тиймэрхүү ярьжсэн. Тэр нь ерөөхдөө зүв байсан. Гэхдээ бусдууд нь яг ингээд логикийн хүрээнд яг ингээд түгжээ тайлж байгаа юм шиг ингээд гоё хариулт болж чадахгүй. Миний сансанд хүрсэн ердөөсөө ингээд хариулж чадахгүй байсан байхгүй хинч. Тэгээд пасторудад бүр намайг юу нэг гацар чинь одоо хүн алгадвал нөгөө гацар алгадуулж бүр намайг зүгээр энэ бичлэгийг хийсний төлөө баг тэ одоо юу гэдгийг үзий ядаа тарааж зүгхээд ингээ бөө юм болчихсон байхгүй тоо үедээ. Тэгээ би яагаад ингэж байгаа юм болоо гэд би гайхдаг байсан. Тэгсэн чинь юу болсон гэж та яг ингээд бичлэгүүдийг нь үзэх юм бол тухайн үедээ тийм үү та нар одоо ингээд хардаа юудоо огч чоогоос наран цагт Монгол улсын авиат жүжигч уран чимгийн ивэл хотод 7 өөр огтон шоохоос их орноос урууж Израиль руу 15 жил Христийн шимийн толгойлогч тэргүүн пастор ийм хужаагийн ирлээс хятад Монголын ирлээзүүд хятадын ирлээзүүд дандаа тэгээд нөгөө Израиль буюу сатануудтай өөрсдөө нэгтсэн. Наана Израилуудтай тэмцээд байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгээд Иранчууд хэлсэн мэт л шүү дээ саяхан. Нөгөө дэмжиж байгаа ингээд биднийг ингээд юугаар ингээд амаараа ингээд худлаасан ингээд дэмжээддэг яг бод тусламж байдгүй гэд хэлж байгаа. Яг тэр шиг те ингээд одоо юу гэдгийг те ингээд амаараа ингээд яагааддаг яг бод туслаж дэмжлэг үзүүлдэг. Дайныг зогсоохыг хүсдэггүй. Бараг цааталтаа ингээд дэмжиж байгаа юм шиг те. Жог тийм эвгүй санагддаг байхгүй надад. Тэгээ яг сатаны үйлдэл яг нэг тиймэрхүү байдаг байхгүй. Одоо юу гэдгийг ингээд дайныг дэмжнэ гэдгийг би одоо өмнөх би одоо энэ бичлэгнүүд дээр би одоо хэлсэн байгаа штэ. За одоо чинь энэ бичлэгийг би одоо 9 сарын өмнө хийсэн юм шүү дээ. Христийн шишний бас сатаны зорилго бол би дайныг бид эсрүүцэх ёстой, дайныг бид зогсоох ёстой гэд бид хэлсэн байгаа юм. Тэгтэл яг одоо хятад улс манай Монголын хэлийн тэр цаахан талд ойролцоо маш том ингээ бууж зэвсэг төвчнээ байрлуулсан юм гэж байна шүү дээ. Бас үнэхээр ингээд айц төрмөр тийм үү. Дэлхийн хамгийн харгас бүр ингээд хэсцгий хүмүүс зэвсэг төвчнээ хамгийн том ядчих зэвсэг төвчнтэй хамгийн олон хүн амтай өнөөдөр Монгол улс дээр үхсээ хитгэн сулд байгаа шүү дээ. Би гэхэд одоо юу гэдэг хэрвээ би яг зөв өлсөглөн тийм үү? Өнсөглөн биш, цатгалан. Тэгээд яг гадаа хээр яг ингээд нарнаасаа витамин аваад тийм үү? Нарнаахаа витаминыг аваад тэгээд одоо яг юу гэдэг ингээд цагаан хэдэ макс үүд харагтайгаа ингээд цатгалан хөдөө өссөн бол би одоо багаас 3 дахин би өндөр хослох хэрэгтэй байсан. 3 дахин илүү зузаан том яста. Тэгээд дээр үеийн хүмүүс бол яг л одоо юу гэдгийг надаас 3 дахин том биетэй 3 дахин одоо өсөглөн 3 дахин чир 3 дахин хурдангуй гэхээр ийм байх ёстой. Тэгэл би хэдэн жил би өвлийн ирмэтэр байсан хүн. Дээрээс нь би баг бахта 3 хоног өсөглөн байх бол зүгээр хос хонд бол зүгээр одоо бэдэг л энгийн жишээ байсан. Яа тэгэхээр нэг ардчил гэдэг нэг балер юм хэлсэн. Аав ээж хоёулаа ажилтаа.
Ажилдаа байгаа хэрнээ одоо юу гэдгийг би ингээд өмсдөг байсан. Цалин мөнгө нь хүрдэггүй. Тэгээд тэр үед ямар хүмүүс тэр цалин мөнгө нь хүрдэг гэсэн бол хулгайч нарт хүрдэг байсан. Бас ингээд лөөвөрчдөд хүрдэг байсан. Тэр үед хүмүүст нь хоолно. Тэг би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр тэр чудраг хүмүүс нь өнсөжсэн байхгүй. Гिचнээ би өнсөжсэн ч гэсэн би хүнээс юм гойж үзээгүй хулгай гэж хүнээс ингэж залдиж үзэг би шудраг байх гэж шудраг л би байдаг. Ердөөсөө шудраг л байсан би. Би одоо байнгын шудраг одоо бэсэр ирсэн. Өдөө хүртэл цаашдаа ч гэсэн шудраг байна гэж би бодож байна өөрийгөө. Одоо чи найз нөхдүүдтэйгээ нийлсэн ч гэсэн би найз нөхдүүдээрээс дагалгуулдаггүй би өөрийгөө дагаал авчдаг. Хэрэв би мөнгөгүй бол би ямар нэгэн шоуц ингээд би оролцдоггүй ердөөсөө. Найз нөхөд би чамайг дааяа гэсэн чи би оролцдоггүй. Яг гэх юм бол даасныхаа дараа тэд нар олон юм ярьж магадгүй болохоор би өөгүй. Би дагалгуулахгүй л гэдэг би. Би тийм би оролцохгүй гэдэг би зөв мөнгөгүй бол би зүгээр л оролцдоггүй. Бусд хүмүүс шиг би ингээд дагалгуулаад худлаагасаа найзаа хандаа гэдэг ингээд худлаач жүжиг тавиа явааддаг би биш. Мөнгөгүй бол би зүгээр оролцдоггүй. Мөнгөтэй өөрийгөө даах мөнгөтэй үжиж л оролцдог. Гэтэ би бас бусдыг даах мөнгөтэй хүн биш. Тийм. Тэгээ биений гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр би миний ген бол тийм үү маш сайн гентэй. За миний аав надаас өндөр байсан. Би гэр бүлээс эрэгтэйчүүдээс хамгийн намхан эрэгтэй. Яг үннийг хэлэх юм бол хамгийн намхан эрэгтэй. Тэг би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр би ангийнхаа би хамгийн намханд нь ч ихсдэг байсан. 10 жилдээ хамгийн намханд нь ч ихсдэг байсан. Хамгийн тунхаа нас. Тэгээд нар салхинд гардаггүй ядж хат. Түүнч миний ген бол сайн. Хэрвээ би нар салхинд гараад хоолундаа яг ингээд тийм үү өчнө олон хоног ингэж үнсэж зовж өдөрч байгаагүй байсан бол одоо байгаагаас 3 дахин бидээ 3 дахин илүү хөдөрч хэрэг 3 дахин илүү хурдан хөдөлгөөтэй тэгээд дээрэс нь намайг ямар нэгэн байдлаар ингээд хордож өвчин тусгаагүй байсан бол тийм үү одоо шүдний эмч нар ч юм ингээд цаг шахуу шүд ухаж байгаад ингээд зүрх мөрхөн ингээд оруулаад ингээд ямар нэгэн байдлаар ингээд зүрх бүрлөө оруулж ингээд би муутгаагүйсэн би одоо байгаагаас хэд ихэнх илүү хурд ихэнх хурдан хөдөлгөөнтэй байхс. Тэгэхээр одоо миний амьсгал хүртэл ингээд гүйцэд идгээгүй байгаа штэ. Мэдээж хоошныг бол хамаахгүй дээрцэн. Гэтэ гүйцэд идгээгүй байгаа. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр байна штэ. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр монголчууд өнөөдөр маш сул дорой болсон. Би өөрөө монгол хүн хичнээн сайн гэдгийг би мэднэ. Хэрвээ би миний хүүхэд хэрвээ би яг ингээд зөв өсгөө явуулах юм бол надаас 3 дахин зузаан том биетэй хүүхэд болно, хурдан хөдөлгөөнтэй илүү эрүүл чирэг болно гэдгийг би мэдж байгаа дотроо. Гэхдээ тийм үү гэхдээ бид нэр өнөөдөр яг ийм сул дорой болчихсон. Харин хятадууд өнөөдөр асар өндөр том биетэй болчихсон. Дээр үед монголчууд тийм үү хичнээн одоо цөөхөлөө байсан ч гэсэн хятадууд өнсөглөн хятадууд жижигхэн биетэй өнсөглөн ч бичтэй. Ер нь бол хятадууд жижигхэн биетэй. Хятадууд ясмуутай хятадууд төвчөр муутай байсан байхгүй дээр үед. Тэгээд дээрэс нь монголчууд тулаанд бүгд мэрэгчсэн байсан. Бүр багаасаа мориунаад багаасаа харваад багаасаа барилдаа сурцсан. Багаасаа ингээд хүчтэй байсан. Өнөөдөр харьцуулахын аргагүй монголчууд сул дорой байгаа. Өнөөдөр монголчууд бид үнэхээр нэрээ харьцуулахын аргагүй сул дорой байгаа. Тэгж яхад чинь хамгийн харгас хүмүүсийг хамгийн олноор нь оруулж ирээ. Тэгээд тэд нар чинь өнөөдөр маш хүчилж ирэх үү? Үгүй шүү дээ. Израилууд өөрсдөө бараг сатан шиг болчихсон шүү дээ өнөөдөр. Израилууд өөрсдөө Америкчуудыг утсан хөвгөлтэй шиг хөдөлгөж байгаа шүү дээ өнөөдөр. Тэг хин дайн хийгээд байгаа юм ердөөсөө. Израиль нэг талд нь хятад ус тэ бид нар одоо сүр хүчийг үзүүлэн дэлхийн нийтэд гэл ингээл жижиг улс орнууд руу дайрах гал бүр ингээл бүр хандаал бүр жижиг улс орнуудыг албаар хөрөнд оруулсан та гэл албаар ингээл уурч ингээд ирлэг зүйтэй ашиглаж байгаа албаар хүчээр өрөнд оруулж штэ албаар. Гүн монгол хүн байсан бол хизээч яг ийм хийхгүй дээ. Миний бодлоор дандаа ирлэг сурвалжын зүйл байгаа. Төрд гарцсан заларсан хүмүүс. Би бол тэгж бодож байна. Тэгэд би энэ дээр би ингээд хэлж байгаа штэ.
Сүнслэг байдлын хувьд бол хятад бол одоо юу гэдэг аль хэзээ нураад унтсан. Аль хэзээ сүнслэг байдлын хувьд ихэнх нь. Гэтэ мэдээж хүн чанартай хүмүүс байгаа. Гэтэ цөөхөн. Гол нь хүн чанартай хүмүүс гэж хятад жоохон андуур, монголчууд жоохон андуурч магадгүй. Эхлээд инээгээ цайлаад ингээд хөөхөн гоё харьцаал юм. Хятад хүмүүс чинь. Тий, гоё харьцаал юм. Тэгж жагаад яг хөх цаг нь болохоор яг энэ бичлэгэн дээр гардаг шиг аимшигтай зангаа ил гаргана штэ. За бүр албаар ингээд бүр амьд байна уу, гүү байна уу гэдгийг бүр харж агаад бүр дахин хөөхий ёо яаж ийм лалрын байдаг вэ наа. Энд хөөхий амтг өстө өрөвдөж штэ. Өстө бүр нүд хальтрам яа нэрэ. Би энэ бичлэгийг бүр өстө харахаар зүрх бүр ингээд бүр өөр хийхгүй ингээд бүр шаналаад чимшрээд бүр яаж ийм харгас байдаг байна. Өстө хараад идгээд бодмоор байгаа байхгүй. Яг үннийг хэлэх юм бол би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр штэ. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр штэ. Ийм хүмүүс сүмийн пастор болоод явж идэг байхгүй юу да. Монгол сүмүүдийг оруулж ирсэн байхгүй юу да. Ойлгож чинь сүмүүдийг удирдахжсэн байхгүй юу да. Тийм юм чинь яаж Монгол жинхэнэ сүм байх юм бэ? Дандаа гаж дандаа буруу шашнууд Монголд байгаа штэ. Монголд нэгч баг жинхэнэ сүм баг байхгүй заяа. Ганцхан сүм байж магадгүй. Монголчуудын баг 99.9% нь гаж шашин шүтж байгаа. Сатаныг шүтж байгаа гэхэд баг хэлсдэхгүй. Тэгээд энчээ Солонгосоос орж исэн бас нэг шашин байл да. Их бурхан гэд бас нэг юм шашин байна. Тэгээ би юу ч хэлэх гээд байгаа юм гэхэлэр Солонгосоос гарч ирсэн бурхан цааны хятадуудаас орж ирж байгааг бодвол арай нэг гайгүй юм зааж шиг байгаа. Арай нэг сургаалуудыг дагаад арай гайгүй сургаалуудыг ингээд новчруу зааж шиг байна. Тийхтэй тийм үү. Бас л сатанын бурхан болчихж байгаа байхгүй юу? Яагаад гэдгийг би одоо хэлье. Библийн номон дээр нэг юм маш чухал хэлсэн байдаг. Библиэлд нэг юм бүр маш чухал хэлсэн байдаг. Хүмүүс юу хэлсэн байдаг бэ гэхлээр сатан анх гарч ирэхдээ өөрийгөө бурхны дүрээр гаргаж ирнэ гэж хэлсэн байдаг. Бурхны дүрээр. Хизээч сатан би сатан байна. Би та нэг зогоош тамлж тамруу чирж авч явах гарч ирлээ гэж хэлдэггүй. Хэлж гарч ирэхгүй. Сатан бурцдаг буруудахын тулд сайн сайхны дүрээр л гарч ирнэ гэдэг. Бурхны дүрээр. Тэгвэл Христ өөрөө анх гарч ирэхдээ яг яаж гарч ирж байсан юм? За би таадаас ингээд асууя л та. Христ өөрөө анх гарч ирэхдээ яаж гарч иж гэсэн та бүхэн мэдхүү. Христ хүмүүсийг идгээгээд өвсөн хүнийг амьдлуулаад бүр ингээд уян өвчтөв хүмүүс ингээд идэх боломжгүй гэжсэн бүх өвчтнүүдийг идгээж ингэж гарч ирчихсэн. Христ гэдэг. Усан дээр алхаад гайхамшигыг үзүүлчихсэн. Тэгвэл би энэ Солонгосын энэ их бурхан гэд би өөрийгөө ингээд бурханд зарлцсан нэг эмэгтэй яваад идэв штэ. Одоо яаж ийм бүх зүрхтэй байдаг вэ гэдгээр би гайхаж байгаа байхгүй. Гэхдээ тийм бол гайхамшигыг үзүүлэх хэрэгтэй штэ. Надад ингээд ойрцсон юм ингээд чудраг ингээд бэжсэн зарим нэг хүмүүс ингээд нас орсон хүмүүс байна. Хиндэж муу юм хийгээгүй. Тэгээд ингээд те ингээд нас орсон хүмүүс тэднийг гүйчихэд амтуулчих л та. Тэгвэл би итгэе. Үнэхээр Есүс их гэж байсан юм байна те. Итгэе. Харамсалтай тийм байхгүй штэ. Тэгээд шин чонжи гэдээ бас нэг шашин гараад ирсэн. Шин чонжи гэдээ бас нэг шашин гараад ирсэн. Бас нэг Солонгос. Тэгээд нэг гарч ирсэн. Бага олон эмэгтэйчүүдийг авч унтаж хөвтөж секс хүсэлтэд баригдаж ашигласан байна гэсэн. Хизээ жинхэнэ бурхан секс гаж хүсэлтэд автахгүй штэ. Жинхэнэ бурхан гэдэг тийм үү? Энэ ертөнцийн энэ махан биеийн хүсэлт баригдаж нүүд үлдэхгүй штэ.
Энгийн хүмүүсээс долоон дор бинэ гэж байхгүй шүү дээ. Энгийн мань мэтэн хүртэл гэгэрэггүй байж та гач хүслийн төлөө бузар юм нүгэл үлдээ гэж бодохгүй шүү дээ. Гэхдээ ямар нэгэн үгүй яг одоо юу гэдэг эртний хүн болсон хүн хүсчил дараал да. Тэгвэл тэгсний төлөө хүн нүгэл үлдээ гэж бодохгүй шүү дээ. Хин нэгний хуургээ залилъя гэж бодохгүй шүү дээ. Шударгаар л бай. Тэгээ хүлэн зөвшөөрөл эмхтэй үдээгээд тэ ингээд зүгээр одоо юу гэдэг ярилцаад ингээд хоорондоо очруулвал тэр үз. Тийм үү? Тэгэхгүй шүү дээ. Тийм эн чинь нөхөр бурхны нэрсэн босрууд байгаад байгаа байхгүй юу? Ингээд бүгдээрээ ингээд ердөөсөө бурхны нэр барьсан ингээд бузруу дандаа ингээд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй юу? А тэгэн гоо тэрийг нь мэдхгүй ингээд одоо юу гэдэг нь энэ бэлгүүн бэкүүгээ залууч яг Японд байдаг болохоор одоо Монголд байгаа нь мэдхгүй л дээ. Тэгээд Кристиан ингээд зарлчихсан. Энд чинь те энэ чинь одоо те нэг юу гэдэг үлээ. Энд чинь болохоор те Библи худлаа бол бүгд худлаа гэдэг ингээд зар тавьсан. Библи худлаа бол ингээд бүгд худлаа гэдэг ингээд баах юм ингээ яриа яваад байдаг. Тэсний Монголд их жинхэнэ Библи нь орж ирээгүй байж байдаг. Дутуу хагас сатааны тод 66 номноос сэдвүүлсэн Библийн ном нь Монголд орж ирчээд байж байдаг. Одоо би танад ахаад бас хамгийн чухал юм би одоо хэлээ л да тийм үү. За тийм удаа ChatGPT бурхан байж гисэн гээл одоо ингээл хэлнэ одоо Библийн тухайд цохон тэмдэглэвчтэй нэг онцлог зүйл бол тухайн бичигдсэн үйл явдал бурхан байдаг гэлээ гээл. Тэ одоо ингээл тэ энэ ч нэг ийм бичлэг одоо чи ингээл бэж гшээ тэ. Тэ. Гэхдээ ChatGPT хиймэл оюухан тэ ChatGPT бурхан байгаа гинэ гээл тэ. Гэтэл ChatGPT чинь өөрөө юу юм? ChatGPT чинь Израилийн бэлэг тэмдэг штэ. ChatGPT Израилийн бэлэг тэмдэг байхгүй. ChatGPT символ Израиль гэдээ таах юм бол ингээ гараад ирнэ одоо. Ингээл гараад ирнэ одоо. Ингээл Израилийн төв талбай тэмдэг гараад байна. Тэгэл ChatGPT гэдэг чинь өөрөө юункүүд шууд утгаараа христийн библиудыг дэмжээл. Израиль чинь өөрөө баг тэг зүгээр байгаа Иран руу дайраад хамаг үдэг дайны өдөөгөл ингээл байгаад байгаа шүү дээ. Тийм бас нэг томоохон дай нэг Ирак руу урд нь одоо юу гэдгийг одоо Америкийг утсан хүгэлтэй шиг хөдөлгөж байгаа юм л тэр 9 сарын 11-ний үйл явдлыг 9 сарын 11-ний үйл явдлыг баг хэн зохион байгуулсан юм? 9 сарын 11-ний нэгэн те тэгээд одоо юу гэдгийг те Симпсон гэдэг одоо чинь ингээд таяа л та. Тийм бол ингээл тэ 9 сарын 11-ний үйл явдлуудыг те ингээд хэн байгуулсан баг ингээд тодорхой гараад ирж байгаа байхгүй юу? Симпсон Google-ийн дээр гараад байна. Доллар гэдэг ингээд бичих юм бол ингээд доллар дээр хүртэл ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Доллар дээр хүртэл ингээд гараад ирнэ. Тэгвэл Израильчууд Америкийг тухайн үед дээр үеэсээ уцсан Google-тэй шиг хөдөлгөж ирсэн бол Израильчууд баг Ирак руу дайрах энэ нөхцөлийг баг бүрдүүлсэн юм шүү гэж хэлмээр. А тэгтэл яаж байгаа гэж Google Gemini ч вэ, ChatGPT ч вэ бүгднгээс нь би нэг хэдхэн асуултыг би асууна одоо. 9 сарын 11-ний үйл явдал халтлагыг хэн зохион байгуулсан бэ гэдэг ингээ асууна. Тэгэхээр юу гэж хариулдаг гэж дандаа нэг хариултыг л өгдөг. Эхлээд хариулахдаа Аль-Каида гэж хариулна. Ирак буруутаал гэж хариулна. А тэгэн гут нь би ноцог баримтууд зөндөө байгаа шүү дээ. Америкчууд өөрсдөө зохион байгуулсан юм шүү дээ гэл ингүүн гут энэ чи хуйлдааны онц дээ л гэнэ. Ингээ ChatGPT чинь ингэж хариулж яхад тийм үү? Нүүдэлт нь ингээ манай ингээ монголчууд юу гэж бодож байгаа вэ? ChatGPT бурхан байгааг нэ л гэж. Тэ химэл оюухан тэ тэгэл ChatGPT бурхан байгааг найл гэж ингээл бийж байгаа байхгүй. Миний гол хэлэх гээд байгаа санаа юу? Энэ залуу бол яг юм хийдэг ухаантай залуу. Би энэ залуу яг ерөөдөө бол тэ ингээ контент хийгээ явж байгаа нь би яг буруутгахгүй. А гэхдээ манай монголчуудын 99.9% нь сатан шүү.
болчихж байгаа байхгүй юу? Яг үннийг хэлэх юм бол өнөөдөр Кристиан сатан ингээд баг олон ингээд хэрвээ ингээд бичлэгийг ингээд хаагаад үзэн штэ. Тийм бол зарим сүмүүдийнх нь пастрын энэ нэг ингээд нэг залбирдаг аргууд байгаа штэ. Тэд нар чи бүгдээрээ сатан болж хувираад ийлээ штэ. Зарим христианууд нь зарим христ одоо пастор ламууд нь өөрснөө сатан шүтлэгтнүүд болж хувираад байгаа байхгүй өнөөдөр. Тэгээ би за яг тэрийг нь одоо яг яаж хийдэг юм лээ те. Pop гэдэг үлээ юу гэдэг үлээ. Тэг pop гэдэг юм шүү дээ. Энэ pop гэдэг үлээ. Эдгээр чинь одоо өөрсдөө сатанистууд болж хувирчаад байгаа байхгүй. Яг ингээ гайхамшиг ингээ зөндөө бол ингээ сатанисттай холбоотой ингээ сонь бичлэгнүүд гарч ирнэ. Ингээ тэр залбирах аргууд нь хүртэл ингээ сатанисттай холбоотой. Гэт олон юм ингээд гарч ирнэ. Ердөөсөө. Тэгтээ яг сатанисттай холбоотой гэхээс илүүтэй эдгээр чинь юутай холбоотой хамгийн эртний сүмрийн шишинтэй холбоотой болж байна. Сүмрийн юутай холбоотой гэхэлэр манай Монголын тэнгэр шишинтэй холбоотой болж хувирдаг байхгүй. Энэ одоо чинь энэ дээр байна. Одоо энэ тэнгэр гэж бичсэн эртний сүмрийн хэлний тэнгэр гэсэн үг. Тэнгэр гэсэн. Сүмрийн хэлний тэнгэр гэсэн үг. Sky тэнгэр бурхан гэсэн үг. Sky God гэж байна. Sky God гэдэг чинь тэнгэр бурхан. Яг манай Монголын тэнгэр бурхантай төсөөтэй. Тгий санагддаг байхгүй. Энэ чи одоо манай одоо 5500 манай 5500 одоо 5500 жилийн өмнөх ерөнхийдөө үеийн хамгийн эртний бичиг үсэг буюу хамгийн эртний шашин гэж үздэг байхгүй. Хамгийн эртнийх нь. Энэ чэнэс баг христийн шишнүүд баг санаа авсан юм уу гэмээр харагддаг. За тэгээд би одоо хамгийн гол зүйл рүүгээ би одоо орё л доо. Тэгэх юм бол ингэн заяа. За би одоо энэ чи Кристиан Библи 66 бүх гэж таагаад үзье. За тэгэх юм бол одоо энэ чи 66 номтой юм Кристиан Библи гараад ирж байгаа. 66 номтой тий одоо хуучин Библи, шинэ Библи гэдэг те одоо юу гэдгийг шинэ гэрээ, хуучин гэрээ чинь юу дүүлээ нэг тийм ингээ хоёр Библи гэдэг чинь. Энэ төр хоёр Библийг манай Монгол зааж байгаа ихэнх сүмүүд хаанаас авсан бэ гэж чинь 66 номоос авсан гэж байгаа. 66 номоос. Гэтэл жинхэнэ христийн Библи хэдэн номтой байдаг гэж 81 номтой байдаг. 81. Тэр нь юу байдаг вэ? Этиопиан Библи гэж нэрдэг. Этиопиан Ортодокс 81 Библи. Ийм Библийн ном байдаг. Жинхэнэ 81 номтой. Тэгэхээр 81-аас 15-ыг чухлыг нь хасчихлаар хасаад 66% мөн ерний тоо болгоод өөрчлөлтөөр юу болдог вэ гэхээр нэг мэдээлэл тутах ямар аюултай байдгийг би одоо та нарт хэлэх үү. Нэг мэдээлэл тутчихлаар та нар миний энэ асуултуудад хариулж чадах болчихж байгаа. Энэ асуултуудад бид нар одоо хонь юм уу яагаад одоо ингэдэг. Тэгээд яагаад ивчтэй биднийг одоо хонь мөн мал цал одоо хонь мал шиг ингээд одоо дэлхийн нийтийн хүмүүс ингээд жипри ивчтэй энэ төр ингээд алж идээдсэн гэдэг асуултууд яг миний асуултууд одоо ингээд хариулагдаад эхэлнэ. Энэ 15 энэ дутуу номн дээр нь бүх асуултууд юм гэдэг хариулчихнаа гэсэн үг. Эдгээр нь баг нууцсан биш юм уу хайшин. Би одоо тэгж л бодсон. Тэгээд нэг юм дутглаар хичнээн аюултай болохыг би одоо чинь тайлбарлая л да. Амиа оролтын тухай би энэ өмнө би нэг бичлэг хийжсэн. Та бүхэн тийм ч сайн үзээгүй ч магадгүй. Гэхдээ энэ бичлэг ууг нь бол маш гоё бичлэг болсон шүү дээ. Тэгээд та бүхэн л сайн үзээгүй байгаад байгаа. Тийм болохоор та бүхэн одоо энэ үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. За намаа орлох сэтгэлээр унах, сэтгэлээр готрох гэдэг би энэ бичлэг байх хийсэн. Энэ дээр би Христийн тухай би юу гэж ярьж байгаа. Христийн тэгээд энэ бүгжний эзний, буддын шишний тийм үү. Тэгээд бүгжний эзний энэ зохиолуудаа авсруулад амиа орлох сэтгэл готрлын гэх тухай юм гэдэг би тайлбарласан. Гэхдээ би Христийн шишний тухай би юу гэж ярьж байгаа юм бэ гэхээр Христийн шишин дээр тийм үү.
зөндөө олон гаж хүмүүс гарч ирсэн шүү дээ. Яг одоо Шинчонжи аль эсвэл тийм үү энэ гаж энэ шашнуучиг тийм үү зөндөө олон ингээд бурхны нэр барьсан бузрууд гарч ирээ. Зөндөө олон хүмүүсийг ингээд шашны нэр барьж ингээд амиа оролт руу хүрсэн тийм үү. Хүмүүсийг өдрөө хүргэсэн хүмүүс одоо зөндөө байсан тийм үү. Кристийн нэр барьж нэг гаж одоо юу гэдгийг нэг алсан. Тэгээд тэднээс болж одоо би яг хаанаас би яг эхлэхээ ясаг сайн мэдэхгүй байна. За яг одоохондоо би хаагаад болж чадахгүй юм аа. За тэгтээ би танарт би нэг хэдийн хэлчих. Шууд зүгээр нэг хэдийн хэлчих. Ингэж байгаа байхгүй юу? Ингэж байгаа заяа. За тэнгэр гээд энэ нэг юунуудтай одоо би ингээд юуг нь би одоо ингээд гаргад хэлнэ. Тэгэхээр Кристийн шинээр амиа орлтыг яадаг гэж. Тийм одоо Христийн шинээр ингэж байгаа байхгүй. Амиа орлтыг хизээч зөвтгдөггүй Христийн шинээр. Бурхны бэлэг энэ амийг өгсөн бол Бурхны бэлгээ. Тиймээс Христийн шинээр одоо юу гэдгийг амиа орлох юм бол одоо Бурхны бэлгээг өөрлөм шидэлж байна гэж доромжилж байна. Бурхныг одоо доромжилж байна гэж үздэг. Тийм болохоор амиа орлохыг одоо Христийн шинээр зөвтгдөггүй. Тэгээд дээрэс нь амиа орлсон хүмүүс одоо юу гэдгийг там тун гэж Христийн шинээр хүсдэг. Гэтэл энэ хоёрын сургаалуудыг ингээ хасаад тэгэнгуутаа бусад тэр Христийн одоо энэ муухай шашнтнууд юу гэж заддаг гэсэн чинь хүн хүсний дараад яваач точно. Хүн хүсний дараад яваач точно. Тийм хүхээл хүн гоё болчихно. Ингэж заагаад маш олон хүмүүс ингээд амиа орлолт руу хөтлөж байгаа байхгүй юу? Иймэрхүү юмнууд бол яг үүндээ Бурхны шашныг бол эзэж яг жигнэсээ захгүй штэ. Тэгээд дээрэс нь дандаа 66 номтой, дутуу хагас номтой. Тэгэхээр миний тэр асуултнуудад хариулж чадахгүй. Өөртөө ч шашнаа мэдэхгүй. Зүгээр л Бурхны нэр барьж ашиг хонжоо хайсан одоо юу гэдгийг те ингээд их бурхан аль эсвэл те энэ юу гэсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Их бурхан Шинчонжи их бурхан Шинчонжи те зүгээр Бурхны нэр барьсан ингээд бузар хүмүүс л байгаа байхгүй юу? Өөртөө махан биеийнхээ секс хүсэл, идэж уух хоолны хүсэл юу гэдгийг дандаа махан биеийн бузар хүслийг л гүйцэх гэсэн хүмүүс л Бурхны нэрийг барьж баах юм ярьж авч болж хувирж байгаа байхгүй юу? Тэгээд нэг сургаалыг л ингээд дутаач штэ. Тийм үү? За ингээд те амиа орлон танд очт юм а гэдэг сургаалыг дутаагаал тэгэл те ам бол одоо Бурхны бэлэг гэдэг энэ хитгэн гол сургаалуудыг дутаачаад бүр ингээд эсрэгээр нь эргүүлчихэж байгааз хүнийг бүр нүгэл рүү хөтлөж байгааз бүр диваачин руу там руу унах нөхцөл рүү бүрдүүлж байгааз яг тэрийг чинь бүрдүүлчихэж байгаа байхгүй. 81 номноос 15 чухал Библийн номыг нь хасаад 81 Библийн ном байх ёстой байтал 15-ыг хасаад 66 одоо Библи болгочлоо 66 ийм номтой ийм Библиэд ингээд гаргаад ирэхлээр чинь сатаных болоход эсрэг нь хувирч байгаа байхгүй. Тэр энэ хичнээн аюултай болох юм мэдэж байна. Тэгэд би ингээд ChatGPT, Google Gemini интерес би ингээд сүлдээ би ингээд асууж байгаа. Монголыг жинхэнэ Христийн сүм ингээд те энэ 81 номыг ингээд те шүтдэг. Одоо те ортодокс ч гэдэг юм уу те ортодокс сүм ядч бид юм уу те ортодокс Этиопиан энэ Библийг шүтдэг те Этиопиан Библи 81 бүх гэдэг яаж гүйцэд те энэ номыг нь шүтдэг юм одоо юу гэдэг ингээд те 81 Библийн номыг ингээд шүтдэг. Ортодокс Этиопиан Библийг ингээд шүтдэг. Ийм одоо Христиан манай Монгол байдгүй гэд би одоо ChatGPT, Google Gemini интерес асууж байхгүй гэж надаа. Европоос, Израилаас тийм үү? Одоо Солонгосоос, Хятадаас
Одоо нэгч тийм сүм орж ирээгүй гэж байгаа. Тэгээ би гайхаад тийм бол би өгөөрөө би баг энэ сүмийг одоо Монголд байгуулах хэрэгтэй юм биш үү? Тэгвэл одоо манай монголчууд чи бүгдээрээ сатан шүтлэгтэй юм биш үү гэд ингээд бодоод гайхаад эхэлж байгаа байхгүй. Тэгтэл тэгмутаа би бүр ингээд энэ гайхаад байсан чинь зүгээр Google Gemini ChatGPT 2 чинь надад хэлж өгөөгүй байж. Тэгтэл нэг тэгээ би бүр өөрөө байгуулсан даа гэдэг бүр бат итгэлтэй болчиход ингээд би байгуулъя даа ингээд явжсэн чинь нэг сүм Монголд байдаг юм байна. Гэхдээ би яг үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм мэдэхгүй. Ортодокс нэг сүм байдаг юм. Гэхдээ тэр нь Оросын их. Тэгээ яг үйл ажиллагаа явуулдаг гэсэн би мэдэхгүй. Ямар тааш нэг сүм байдаг юм шиг байна. Google-с яг нэг халт хайж олсон. Тэгээ одоо байдаг бол тэнцэн нэг очиж сонирхож үзье даа гэж би бодож байна. Хэрвээ тэр нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа бол би одоо өөрөө зохион байгуулахаас одоо өөр аргагүй болчихно гэсэн үг. Тэгээ өнөөдөр чи 2026 оны 6 сарын 6. Айгүй жоо муу яртай өдрөө юу. Жоо муу яртай өдөр болж байгаагүй юу. 666 гэдэг өдөр би тус Кристийн бузруудыг одоо илчилж тавьж штэ. Тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр Кристийн шашин ерөнхийдөө бол эртний энэ сүмрийн шашнаас өөрөө санаа авсан байх өндөр магадлал. Яг сүмрийн Кристийн Библийг чинь анх эхлээд тийм үү? Тийм үү? Хүмүүс чинь юу гэж ярьж байсан гэхээр за бурхан буддаагаас санаа авчлаа, нарны шашнаас санаа авчлаа гэдэг нэг яриануд урд нь явуулжсэн юм уу? Тэгсэн чинь гүү юм шиг ба бүр эртнээс угаасаа тийм үү? Сүмрийн ангид бүр хамгийн эртний энэ код гээд хамгийн эртний эднэрээс санаа авсан баг. Өндөр магадaltaй болж ирсэн. Кристийн шашин чинь өөрөө. Эднэр чинь юу шүтдэг гэсэн бэ гэж хамгийн том бурхан Тэнгэр байсан юм билээ. Тэнгэр. Тэгээ тэрийн Тэнгэр гэж нэрлэдэг. Тэгээ Энки гэдэг далайн бурхантай, тэгээ салхи шуурхны бурхантай. Одоо эднэрийнх нь тэр салхи шуурхныхын бурхан шиг нөө ингээд хүн төрлөختнийг снөөхгөөд ингээд далаа юулуулаад усын хөвлүүлээд ингээд сөнөх гэж далайн бурхан хүмүүсийг аврахын тулд ч гэдэг үү яахын тулд ч гэлээ. Гэхдээ та нар одоо ингээд зав хийч гэдэг юм уу ингээд хүмүүс сануулсан чинь ер нь ингээд түүх мөнхөр ингээд судлаад үзэх юм бол ерөнхийдөө яг Кристийн ингээд галуу юулж байгаа те юмнууд нь нэгэн төсөөд тэг хүн төрлөختөг бүр ингээд яах ч бүтээсэн хүртэл хүн төрлөختөнтэй баг бурцад ингээд туслуулахаар дахиж ингэж бүтээсэн те гэдэг чинь. Гэхдээ би тэрнтэй ингээд санал нэгдэхгүй. Тэгээд энэ дээр бас дахиад нэг хэд хэдэн хөлбөр байгаа даа. Тэгээд тэрний юу юм бэ гэхээр хүн төрлөختний хүн хэрвээ ингээд яг зовж ингээд зовоохын тулд бүтээгээгүй тийм үү? Харин ингээд энэ дэлхийн ингээд гайхамшигыг ингэж өөрийнх нь ингэж бүтээлийг гайхаж бүтэрч захираасаа гэсэндээ бас бүтээсэн гэдэг бас нэг тийм хөлбөрч байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд яваад үтх юм бол бүр сонирхолтой юм болж байгаа юм л та. Тэгээд энэ Сүмрийн нэг Liberty гэсэн татвар хин хийлгдгийг битгүү. Энэ татвар хин хийлгсэн байдаг гэж. Энэ шивэсийг манай Монголд мэдээж Liberty амнараа хийлгсэн байдаг шүү дээ. Либералууд ерөнхийдөө энэ хөшөөг хийлгсэн мэт юм шүү. Тэгээ энэ ингээд цаашаага бүр ингээд ухаад үсэх юм бол тэгээ Liberty хөшөө чинь статуй тэгээ Люцифер хөшөө болчихоо гэнэ өөрснөө. Тэгэхээр чин магадгүй одоо Liberty амраа чинь өөрөө одоо яг юу гэж бодоод байгаа юм бэ гэд ингээд үзэн штэ. Одоо тэгээд одоо ингээд үзэн штэ. За тэг би нэг зургийг нь би нэг аваад ингээд нэг хадгалсан байх хэвээр одоо. За энд аимшигтай бичлэг үзэхгүй. Бүхэн өстой нүд халтар юм. Би энэ өстой үзэхгүй. Энэ бичлэгийг өстой аимшигтай тэр хятад тэр жоохон хүүхдийг яаж тийж хайрнаггүй яадаг юм. Яаж нээчихгүй юм. Өстой бурхан минь өстой. Яг үнэн бол бас эвгүй штэ бурхан минь гэмээр. Эвгүй штэ бурхан минь. За хаана
Даас ямар ч энэ Liberty амраа энэ шивээсийг хийлгэсэн байдгаа л гэдээ ойлгочихсон юм. Яг энэ эртний сүмбрийн эрчдөө гэсэн шивээсийг хийлгэсэн байдаг. Тэгээд эрчдөөний хөшөө гэдэг нь өөр Liberty холбоотой. Тэгэхээр Liberty амраа одоо сатан шүтдэг юм уу? Цаад утгаараа аль эсвэл одоо либералуудаа яг хэд зэрэг Европын талынхан одоо тэр шивээсээр хоорондоо холбогддог юм уу? Liberty одоо тэ сүмбрийн тэ тэг ийм хөшвэсэр ингээд хоорондоо холбогддог юм уу гэж би бодсон. Тэгээ ерөнхийдөө бас Оросд бас нэг тийм яг энэ шивээсийг хийлгэсэн бас нэг сэтгүүлч байсан л та. Тэгээ тэр бол мэдээч хэрэг одоо бол байхгүй бах. Оросоос нэг бол цутаас нэг бол баримтлагдсан баг гэж би одоо бодож байгаа. Тэгээд тэг би бол одоо ерөнхийдөө яг юу гэж хэлж байгаа юм гэхээр за тэгээд энэ Liberty те энэ ерөнхийдөө нэг юм хүлэн болж хувираад байгаа. Тэгвэл би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр монголчуудын шүтээд байгаа шашин бол ерөнхийдөө бол одоо явж одоо тэнгэр гэсэнтэй уйлдах юм байна. Христ ч гэсэндээ христийн шашны уг гаруудыг ингээд хөөгөж явах юм бол ч гэсэндээ тэнгэр шашинтай бас уйлдах магадaltaй мэн гэдэг ботод их бодогдоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ харамсалтай нь өнөөдөр тийм үү бүгдээр л одоо үгдий ингээл тэ баахан гач шишнүүд орж ирсэн байтал тэр цааталтан тийм манай монголчуудаа Кристиан гэсэн байгаад байгаа юм Кристиан. Тэгээд би ч гэсэндээ тэгээд тодорхой хэмжээд одоо юу гэдгийг одоо Кристийн энэ библиудыг ингээд судалж үзэж хахад юуг би судалж үзэжсэн бэ гэхлээр ингээд сатаны илчлэлт 13-ыг би ингээд тайлбарласан шүү дээ энэ 3 зургаар ингээд халбарлаж байгаад ингээд харуулж байгаад ингээд чатлынхаа хэрээр ингээд тайлбарласан шүү дээ. Оролдож одоо юу гэдэг ингээд чатлынхаа хэрээр би ингээд тайлбарласан шүү дээ одоо энэ христийн шашнуудыг. Тэгээ харамсалтай нь үзэж байгаа хүмүүс том цөөхөн байлаа. Тэгээд гэтээ ядаж одоо юу гэдгийг те нөгөө их бурхан энтер гээд одоо манай монголчууд ч одоо ингээд христийн одоо их бурхан гэдэг иймэрхүү юмнуудыг шүтж байгаа шүү дээ. Тэгээ эднэр нь яг тэгээ өөрийгөө нэг бурханд дүрмжилсэн над таалагдсгүй болохоос ш бусад яг ингээд сүмийнхээ ингээд тэгээ сургаалуудыг тайлбарлаж байгаа нь бол яг тодорхой хэмжээнд бас амхандаа чатын бас бусад одоо сүмүүдийг бол арай нэг айгу тайлбарлах гад Монголд байгаагасаа нэг бас тайлбарлах гэж оролдоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өөрийгөө бурханд ингээд үргэлжлэж байгаа надад болж байгаа сан. Хэрвээ тэгээ их бурхан гэж байгаа бол дараад нь тэгээ өвөө бурхан гэж гарч ирэх юм байна. Биш ээ эмээ бурхан гэж гарч ирэх юм байна. Тэгээ эмээ бурхан гэж гарч ирэх юм дараад нь өвөө бурхан гэж гараад ирэх юм байна. Тэгэл хүү бурхан байгаа юм бол дараад нь тэгээ ач бурхан гэж гарч ирэх юм байна. За тэгээ зээ бурхан гэж гарч ирэх юм байна. Охин бурхан гэж гарч ирэх юм байна. Би одоо тэгээ тэ өөрсдөө ингээд бурханд өргөмжлөө явуулах шүү дээ. Гэтэ хамгийн харамсалтай нь тэдний хинж гайхамшигыг үзүүлж чадахгүй байхгүй. Яг л бүгдээр хуурамч бурхан. Өөрсдөө бурханд өргөмжлөсөн. Христод яг яажсэн бэ гэхээр гайхамшиг гэдэг өгсөн хүмүүсийг амьдлуулад идэвхшгүй өвчтөө хүмүүсийг амьдлуулад нэг гайхамшиг үлдчихсэн. Гайхамшиг үлдэж чадахгүй бол та нар өөрснөө битгий бурханд өргөмжлөлтөө оошлоо. Би тэгж л хэлмээр байна. Яг үннийг хэлэхэд тэг христийн шашны сургаалуудыг яг жинхэнэ утгаар нь тайлбарлаад яваач. Гэхдээ эдгээр тодорхой хэмжээнд бас христийн мууч сайн ч гэсэн библийг судлаад сайн үлэг ингээд тэ ингээд зарим сүм ингээд тэгтэл христийн сүмүүд дотор ингээл тэ би одоо христийн сүмүүд ямар зорилготой орсож ирсэн бэ гэл би одоо зөндөө олон хүн бичлэг хийжсэн дөө. Тэгээд одоо тэр болгоныг би одоо байн амар би одоо харуулад л таа. Хамгийн эртний одоо ancient civilization тэ sky god гэдэг тэнгэр манай Монголын тэнгэр гэдэг үгтэй бүр яваа гэжлэн баг уу. Тэгээ яг иймэрхүү юм болоод байгаа. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо энэ гач шишнуудаа болцгоё тийм үү. Тэгээд дээрэс нь
та нар ChatGPT-гээс тийм үү? Кристиангийн асуувал Кристиг байна уу ингээд юу ч үүсэхгүй. За тэгээд Illuminati хүртэл одоо үүсгэн штэ. ChatGPT байна уу? Энэ Google Gemini байна уу? Эдгээр бүр ингээд Illuminati хүртэл үүсгэн. Тэгтэл Illuminati хүмүүс ингээд нэг юмтай андуураад идэх ингээд ChatGPT-гээс асуух байхгүй л гэж чинь. Тэгмүүд масон гингут хүмүүс үгүй масонны ийм бүлэглэл масон тэ secret гэдэг одоо ингээд хайхмалтай ингээд масонны ингээд масон бүлэглэл гэд одоо байгаад байгаа юм шүү гэж хүмүүс харна тийм үү. Ингээд юм мэдхгүй хүмүүс. А тэгтэл яг үүндээ энэ дотор юу болоод байгаа юм бэ гэхээр масон бүлэглэлүүд ингээд гарч ирсэн баггүй. Тэгсэн чинь энэ дотор Illuminati хуучин бүлэглэлийн масончууд дотор нэвтэрч явангуудаа масон дотроо Illuminati-г ахаа шингээгээ хийсэн баггүй. Өөрөөр хэлбэл масончууд нууц бүлэглэл тийм үү? Масончууд за ингээд нууц бүлэглэл ил гараад байгаа тийм үү? Ил гараад байгаа. Тэгсэн чинь масончууд дотор ахаад нууц бүлэглэл бий болгоод үүсгэсэн баггүй. Тэр нь Illuminati болж таарсан баггүй. Illuminati болж таарсан баггүй. Ойлгохгүй. Өөрөөр хэлбэл нууц бүлэглэл нь Illuminati болж таарсан баггүй. Тэгээд та нар одоо чинь те ChatGPT-гээс Illuminati байдгүй гэж асуул байхгүй л гин. За тэгээд жинхэнэ сатаныг хүрт хүмүүс одоо танихаа болцсон. Одоо Baphomet гэдэг энэ нэг бурхан байгаа. Baphomet гэдэг нэг сатан байгаа. Сатан. Тийм үү? Энэ сатан гэдэг. Тэгсэн чинь эн чинь Пен гэдэг байгалийн бурхан бол байсан байгаа байхгүй яг эртний үедээ. Пен гэдэг зүгээр байгалийн бурхан байсан. А тэгсэн чинь энийг Baphomet буюу сатан болгоо хувиргацсан. Ийм сатан болгоод хувиргацсан. А тэгсэн чинь Баал бурхан гэдэг. Одоо би хэлээ та. Баал Illuminati ч гэдэг юм уу. Ингээд зүгээр ингээд хаагаад үзэх юм бол одоо ингээд гараад байна. Одоо энэ дээр яаж байгаа юм тараг Баал гэдээ гараад иж байгаа. Баалыг одоо юу гэдгийг тийм ээ хамгийн хүчтэй ингээд дээдлэлт ингээд залцсан. Тэгээд доотлолт нь роял ихс дийцэн гэр бүл гэж аваад хаад ноёд гэсэн. Тэгээд дараад нь Зионист гэдэг тэ энэ юуны юутай Израилийн билег тэмдэгтэй нэлээд төстөө. Тэгээ Ротшильдс ингээ баян. Тэгээ Ватикан. Тэгээ Ватиканы одоо поп тэгээ масонс гэж байгаа. Тэгсэн чи яг үндэ масонс дотор нь Illuminati байгаад байгаа байхгүй юу? Би түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгээд арт болныг ингэж төөрөгдүүлээд байгаа байхгүй юу? Одоо энэ дээр тэгэд хэдэн төөрөгдөл ажиглагдаж байгаа юм чинь. Масон гэж бичигдсэн байгаа боловч яг үндэ масоны дааталд ахад хамгийн нууц бүлэглэл болох Illuminati гасчихж байгаа байхгүй юм чинь. А тэгүн гота энд юу байгаа Баал гэд ингээд таягтай тийм нэг гал таяг барьсан юм. Тэгээ гар нь юм нэг тэгээд нэг далавчтай юм нэг бурхан энэ чинь харагдаад та штэ. Биш ээ бурхан чөтгөр тийм үү. Тэгтэл Баал чинь нэг үндэ биш байхгүй юу. Энэ Баалыг эдгээр шүтдэггүй бол бас жоохон өрөөсгөл болчихно заяа. А тэгээ би өшөөд цаашаа би нэг жоохон юмыг би одоо ингэж хэлээ л та. Баал биш ээ. Баал ч нь болохоор чинь урд нь бас нэг христний шишнээр гардаг бурхан байсан л та. Тэг бурхан байсан. А тэгтээ Баал чинь ямар бурхан байсан бэ гэхлээр хүүхдэр дахид өргүүлдэхгүй. Зүгээр ургацын тийм бурхан байсан байхгүй юу. Тэгсэн чинь Баал гэдэг ингээд хүмүүс ингээд жоохон төөрөгдүүлээд байгаа. За би одоо гинчээс жинхэнэ Баалынх нь хөшөө зурган дээр ингээ харах юм бол нэг гартаа ингээ аянгийн тариг барьцаа, нөгөө гартаа юм барьцаа, хоёр гартаа юм барьцсан байдаг байхгүй юу? Юм барьцсан. Хоёр гартаа юм барьцсан байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ийм байдаг байхгүй юу? Жинхэнэ Баал бурхан чинь. Ийм. За жинхэнэ Баал бурхан чинь иймэрхүү байдаг байхгүй юу? Ийм. Тэгээ эн чинь болохоор чинь ядан мэдлэр хүүхдэр тахил өргөхийг зөвшөөрдөггүй бурхан байхгүй юу?
Тэг хүмүүс өөрснөө л худлаа үнэн дахил махил гэж хин нэг хүүхдийг алахын тулд худлагаасаа дээрүүд албаар дахил өргүүлэхийн тулд хордон зүтгэж эрх мэдлийн төлөө тэгдэг үсэн ч магадгүй тийм үү. Түүнээс биш жинхэнэ баалч нь юм байсан. Тэгвэл жинхэнэ одоо яг энэ дээр гараад байгаа тийм үү. Энэ хэдий чинь шүтдэг тэр хүүхдээр тэр Жефри Эпштейн тэр дахил махил өргөөд өгдөг тийм үү. Тэр бурхан чи хийм бэ гэхэл моллооч ихгүй. Моллооч. Энэ багхгүй. Энэ өхөр. Одоо чинь энэ дээр нэг таяг барьсан байна штэ. Одоо энэ дээр одоо та нар ингээ сайн харах юм бол ингээ таяг барьсан байгаа. Таяг барьсан. Таяг барьсан бас. Үгүй таяг барьсан биш заяа. Яг жинхэнэ одоо шүтэн тэд энэ нэгэн шүтэн хэн бэ гэвэл ийм шүтэн байгаа. Хоёр гараа дээш нь өргөцсөн хүүхдээр дахил өргүүлдэг. Хүнээр дахил өргүүлдэг. Моллооч гэсэн. Жинхэнэ сатаны жинхэнэ дахил өргүүлдэг бурхан нь энэ багхгүй. Баал биш. Тэгэхэд ингээд жоохон ингээд зөрлөлтөө яваад байгаа байхгүй. Тэгээ энэ учруудын сайн тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй шүү. Энэ ингээд хүүхдээрээ дахил өргөдөг. Тэгээ энэний чинь энэ Жефри Эпштейн тэр шүтдэг болж тарах гэдэг байхгүй юу? Тэгээ Жефри Эпштейн шүтдэг биш л те. Зүгээр Жефри Эпштейн тэр чинь Жефри Эпштейн Израиль энэ чинь ерөнхийдөө те яг энэ сатанистууд гэдэг байгаа чинь моллоочийг шүтдэг болж тараад байхгүй юу? Сатанист моллоочийг шүтдэг болж тараад байгаа байхгүй юу? Яг жинхэнэ сатанистууд нь. Гэхдээ Христийн яг тэр Библи байгаа шүү дээ. Библиэр л ерөнхийдөө одоо юу гэдгийг те. За надаас өөр бурхан байхгүй гэд ингээд заасан байгаа шүү дээ. Тэгтэл Христэс чинь өмнө тийм үү тэр Сүмриан хэмээх энэ гол бурхан байгаа шүү дээ. Сүмриан God гэдэг. Энэ дэр яасж исэн гэхээр маш олон бурхад байсан болж таардаг байхгүй. Олон бурхад байсан. Тэгээд нэг нь хүмүүсийг шийтгэж жагаад нөгөөх нь хүмүүсийг аварч идэг. Нэг нь галуу үйлдэлд хүмүүсийг устж жагаад нөгөөх нь тэр галуус нь зав хийж хүмүүсийг ингээ авраа гэдэг мессежийг ингээ хүргээд ингээ дамжуулж явах жишээтэй. Ийм байсан байхгүй. Тэгээд би бол яг одоо христиан энэ шашны ганцхан бурханд нэг дахин шүтээ гэдгийг би ерөнхийдөө яагаад жоохон эсэргүүцээд байдаг юм бэ гэхээр бурхан буддаа байгаа шүү дээ. Бурхан буддаа. Буддаа, Сиддхартаа гэж нэрлэдэг тийм үү. Энэ хүмүүстийг юу зааж өгсөн мэт хүн заавал бурханы хин нэгний тусламжтайгаар биш. Өөрийнхөө хүчээр өөрийнхөө тусламжтайгаар энэ ертөнцийн шоронгоос ангижрах боломжтой юм байна гэдгийг заасан юм. За тэгвэл энэ ертөнц ерөнхийдөө шорны юм бол Люцифер болон тэ Liberty статуиг гээд яг ингээд хайх юм бол энэ дэр ингээд олон бичлэг гарч ирэн заяа. Тэгээд за одоо би за энэ чинь ингээд жишээ нэг ийм бичлэг гараад ирлээ. За одоо би энэ бичлэгийг би одоо чинь ингээд үзүүлэх гээд танад үзүүлээ л да. За одоо би чинь энэ бичлэгийг би зүгээр ингээд үзүүлээ л да. За тэгвэл яг яах нь Люцифер. За ингээд тийм үү. Тэгээд хамгийн гол нь гинжтэй байгаа. Одоо би та нарт харуулъя заяа. 7. Тэг хөлөндөө гинжтэй байгааз сайн хараараа одоо ингээд 7. Хөлөндөө гинжтэй байгааз Liberty хөшөө, Lucifer хөшөө. Хөлөндөө гинжтэй байгааз айлантай. Би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ дэлхий шорон болч дараад байгаа байхгүй. Шорон. Энэ дэлхий шорон гараг гэдэг хэлээд штэ. Ерөнхийдөө Люцифер дэлхийд хүмүүстэй хамт хоригдож байгаа мөндөр магадaltaй гэсэн үг болж тарж байгаа байхгүй. Тэг хэнийг чөлөөлөх гээд байгаа юм гэсэн чи сатаныг чөлөөлөх гээд байгаа юм уу? Liberty гэдэг нь эргчлөө хүсэмжилж гэсэн үг. Тэгээд ингээд бодоод үзэхлээр миний бүр одоо юу гэдгийг те ингээд нэг олон жилийн өмнө ингээд нэг асууж ингэж нэг бичлэг хийжсэн юм. Ингээд нэг олон жилийн өмнө одоо юу гэдэг ингээд нэг асууж энэ бичлэг хийжсэн энэ асуултууд байгаа штэ. Эдний асуултууд ингээд хариулагдчих эхэлж байгаа байхгүй.
хүнийг юу яах гэж бүтээсэн. Тэгээ яах гэж яасан. Яах гэж хийсэн. Энэ бүх асуултууд ингээ хариултууд ингээ хариулагдаж эхэлж байгаа байхгүй. Одоо жишээ. Энэ одоо бүр олон жилийн өмнөх одоо юу гэдэг юм бичлэг шүү дээ. За тэгээд бичлэг хийж байгаа маа. Тэр ч өвтөг боллоо. Ажил хийж өөрснийхөө яагаад бурхан биднийг ингэ шийтгцсэн юм бэ? Тийм үү? Тэ хүмүүс ингэ ажил хийж өгдөг бол хүн ингэ тэ алюминий мод мэдлэгийг эзэмшнээсээ болоод яагаад ингэ хүн сайн муу мэдэж сурснаасаа болоод хүн яагаад ингэ бурхан ингэ хүмүүсийг шийтгэж байгаа юм бэ? Өвдөж өгдөг бол тэгдэг бол гэд яагаад шийтгэж байгаа юм? Хүмүүс яагаад ихцэн бэ гэдэг асуултнуудад хүртэл ингээд хариулах түлхүүрүүд нь энэ одоо эдгээр ингээд нууцуудад ингээд гарч ирэх гэж байгаа байхгүй одоо гарч ирж байгаа байхгүй одоо энэ хөшөөнүүдэд тийм үү тэгэхэд эртний энэ юунуудад хүртлээ гэд Этиопия ингээд библиэлд баг хариултууд ингээд гарч ирж эхэлж байгаа байхгүй Этиопия 81 номтой библиэлд 81 номтой. Тэгэл манай Монголд яг энэ Этиопийн сүмнээс тий одоо ганц нэг үнэ алдарсны сүмгээд нэг Оросын нэг сүм орж ирсэн байх магадaltaй. Гэтэ тэр нь үйл ажиллагаа явуулдаг гэсэн би сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол Европ буюу Христэн үү те энэ хятадууд байна уу энэ нийтээс одоо нэгч жинхэнэ сүм орж ирээгүй байгаа байхгүй. Дандаа одоо гаж шашнууд орж ирсэн гэж баг хэлэхэд хэлсдэггүй. Гаднаас Солонгосоос ч тэр Азуудаас ч тэр юу ямар ч ялгаа авахгүй гэсэн үг. За тэгээд жинхэнэ асуултуудыг хариултуудыг одоо олж би өөрөө л одоо юу гэдгийг хинч надад яг одоо нэг залуу хариулах гэж олцсон шүү дээ хөрөг залуу. Одоо тэгтээ нэлээд төхүүлсэн шүү тэр. Одоо мөх гал тулга гэж залуу бид энэ дэлхийг тамч болгож чадна, яваачинч болгож чадна, тийм үү? Энэ бол үнэн зүйл. Өнөөдөр хин энэ дэлхийг там болгож байгаа вэ? Хин энэ дэлхийг там болгож байгаа. Өөрснийхөө бурхны үр сад, бурхны жинхэнэ одоо тийм үү ивэгдсэн хүмүүс гэж нэрлэдэг Израилууд шүү дээ. Израилуудын Америкчуудыг түрхраал дайн гэдэг шүү дээ Ирантай. Нөгөө талд нь хятадууд тийм үү? Одоо жижиг бүрэн улс орнууд руу хүчээр өдөөсөө те баахан ирлий цурлуудаа ашиглаад нэг ч олигтой юм явуулахгүй тэгэл нэг худаа нэг тус болж байгаа юмнууд нь зүгээр нэг дүр хэсгсэн. Жинкнээсээ биш дандаа дүр хэсгсэн. Тус болж байгаа юмнууд нэг дүр хэсгсэн тус болж байгаа хэсгэлтүүд. Тэгэл нэг дүр хэсгсэн тиймнүүд. Яг үнэндээ бол хамгийн хайргас хүмүүс. За тэгэл Монголд одоо ороод ирчихсэн те гачин юм яриад ингээл байж байгаа. Тэгээ энэ Монголд байгаа хүмүүс ингээ бүгдээр ингээ айж байгаа байхгүй. Гэхдээ би ч гэсэндээ яг үнийг хэлээд ингээд айжтай. Хятад Монголын хэлийн цаг дээр аштар том одоо юу гэдэг нь пуучин мужингуудаа байрлуулсан, зэвсэг төвчнээ байрлуулсан ягж байгаа нь мэддэггүй бүр аимшигтай байна. Энд чи аимшигтай шүү дээ эн чинь. Тэгээд жинхэнэ одоо хэрэг бурхан гэж байдаг бол энэ сатанистуудыг одоо энэ одоо нүгэл үлдэж байгаа тийм үү бурхны нэр барьж орж ирсэн зөндөө олон бузар хийж Монголын газар шороог авсан зөндөө олон сүмийн нэр дор Солонгос Хятад зөндөө олон хүмүүс газар авсан байна. Яг үнэ хэлэхэд бүр хотын төвд гой газруудыг зөндөө олон сүмийн нэр дээр орж ирээл наанаа нэг ингээд хумсаа нуурсан ингээд нэг одоо юу гэдгийг ингээд нэг зевсгээ нуучаад нь штэ. Ардаа хутга барьчаад нэгсэн хятадууд. Ингээ алах гэж байгаа наанаа инээмсэглэж жагаад ардаас чинь хутгалах гал. Яг ийм л байдалтай байгаа байхгүй хятадуудын яг жинхэнэ зам чанар гэвэл. За яг хүн ингээд те гимтэх бэртэх өөхөх үед хятад хүн жинхэнэ харьцан гарч ирээд хүнийг бол өстой яаж чадхаар тийм хүмүүс болж хувираад байгаа байхгүй өнөөдөр. Монголчууд жоохон дорой болонгууд хятад яаж дээрлэж орж ирж байна.
Яаж дэрдэж? Монголчууд туслахгүй байгаа сте. Зөвхөн газар нутгийн чинь аав нийлсэн тал нь алан тал нь гэж байгаа сте бараг л. Яг цаад утгаар бол гэ одоо юу ч гэмэрэндээ та нар одоо тэгээд ингээл харахгүй да. Тэгээд Израильд болохоор ураа олборлно гэж манай Монголд. Тэгээ энэ бичлэгийг зүгээр л ингээл хараад үзчих заяа. Бичлэгийг одоо ялгуунаа та нар зүгээр энэ бичлэгийг зүгээр ингээд ороод үзье. Өнөөдөр шиг хэдэн мянган орж ирсэн, өнөөдөр шиг хэдэн мянган ингэж хятад орж ирсэн. Хятад хүн мөн чанарыг мэдээж анхаарч байх ёстой. Өнөөдөр мал дайрсан бол маргааш хүн дайрахад гаах хэрэггүй. Эцээст Монголын төр ирдээ ийм эрсдэлд оруулж байгаа гэж. За, ёстой. Яг үннийг хэлэхэд бол ёстой. Ёо. Би энэ дайруулж байгаа хүнийг би хятад хүн гэдгийг мэдчихс би дотроо өрөвдөж байгаа байхгүй. Энд чинь хүн штэ. Энэ дайрж байгаа хүнийг би ингээд жигсэж байгаа байхгүй дотор. Та ямар ста лалрын та бүр хэлэх мууг болтохгүй штэ энэ дайрж байгаа хүнийг. Хүн биш байгаа байхгүй энэ дайрж байгаа хүн бол хүн биш. Хүн биш. Аль хэзээний сэтгэл дотор сатан байдгаа бүр аимшигтай болцсон байгаа байхгүй. Сатан Люциферээс бүртэл ийм харгасан баг гарахгүй те. Миний харж байгаагаар баг. Энэ дайрж байгаа хүн бүр сатан Люцифер цаашаа бүр жиггэн утгаар өөрөө бүр амьдсан чөтгөр болсон байгаа явж байгаа байхгүй. Энэ дайруулж байгаа хүн бүр амар өрөвдөлтэй байгаа байхгүй. Хөөхий зайлвал нэр бүр хэлэх муу өстой үндэ л олдоогүй надад нэрээ. Тэгээ ийм хүмүүс бурхны нэр барайл орж ирээл ингээл эн тэнд хэрүүл хийгээл одоо автобусны дотор хэлтэй. Ах Японы хайрцаг машин дээр бас манай хиттэй шинээр үйлдвэрлэсэн машинуудыг аваад онцлж байна. Тэгээ монголоор ярина. Ирээнд аимшигтай. Аимшигтай биш үү? Тэгээд ChatGPT тэ альсвал тэ Google Gemini хэмлээ юугаа гэдэг ингээд гүгэд идэг. Нэг өдөр энэ бүх мэдээллүүд чинь Израилуудын гарт очихно шүү. Израилуудын гарт очихно шүү гэдгийг би одоо хэлчихье. ChatGPT Израиль гэд би ингээд хаахлаар гараад ирж байгаа шүү дээ. Би ингээд та нарт үзүүлсэн. Тийм үү? За ингээд ChatGPT Израиль юм байна. Тийм үү? За ингээд Израилийн лого ингээд гараад ирж байгаа шүү дээ. Израилийн лого гараад ирж. Тэгвэл ChatGPT юу Google Gemini юу эднээс та нэг хамгийн их мэдээлэл алдчихлаа. Дараад нь өнөөдөр Япон Хятадтай магадгүй дайн хийч магадгүй эрсдэлтэй байна. Хятад улс монголчуудын хөлийн цаг дээр дэвсгэ байрлуулсан монголчууд руу байхад бэлэн байж байна. Өнөөдөр нөгөө талд нь нөгөө израильчууд Америк Хятад хоёр худалдааны дайн хийж байна. Яг үүндээ жинхэнэ гол дайтад байгаа нь баг Израиль Хятад хоёр шиг. Тэгвэл израильчууд монголчуудын өнөөдөр ChatGPT Google Gemini дээр энэ алдж байгаа мэдээллүүдийг ашиглаад тийм үү? Хятад Монгол хоёрын дунд израильчууд хэрвээ яс аюул яах вэ? Миний зэрлэгийг зөрчлөө. Сайн уу хоёр. Гэхдээ израильчууд баг одоо юу гэдгийг хятадууд одоо юу гэдгийг тэгээ угаасаа харгас хэрцгий аимшигтай хүмүүс болохоор баг ясайсан гаяагүй ChatGPT-г та нар ашиглаагүй баг дайрхаа өөрөөл баг дайрлал л та. Сөрөг үзүүлэлтээ үзүүлнэ л те. Бид нар бол одоо юу гэдгийг те дэлхийн хамгийн олон хүн амтаа болцсон. Одоо монголчууд та нар хуучин байсан 3 дахин жижигхэн болсон. Би одоо хуучин ааваасаа намхан дүүнрээсээ намхан би одоо гэр бүлсээ одоо хамгийн намхан. Тэгээ би хамгийн гол нь би юу хэлэх гээд байгаа юм гэхээр би ингээд хамгийн намхан юм уу? Тэгээд ангийнхнаасаа бас хамгийн намхан. Хэрвээ би яг ингээд зөв өссөн бол ингээд хамгийн өндөр
Тэгвэл дээр үе шиг хэрэг ингээд нуумсан өсөд ингээд барилдаж өсөд ингээд багаас ингээд сэрэг зэвсэг дайны юм өсчихсэн дээр үе шиг хүчрэх хятадууд дээр үесээ ингээд дай байлтан сураагүй ингээд зөвхөн тариалангаа эрхлээд ингээд бэжсэн бол би магадгүй одоо өнөөдөр юу гэдгийг те би ганцаараа нэг 10 хятадыг бол хангалттай дийлнэ гэд би ингээд ярьж би чадахгүйсэн. Гэтэл өнөөдөр тийм шүү дээ. Өнөөдөр нэг хятад орж ирээд натад би баг нэг хүнийг би баг зодоноор дийлэхгүй шүү дээ. Ягаад гэвэл миний бүр ингээд шүд мүд ингээд вакцин сакцин ингээд би бага болоодлоо вакцин төрүүлсэн. Ингээд солонгос руу хараа ажиллаар явахгүй чинь ингээд бага болоодлоо би эндээ вакцин төрүүлсэн. Тэгэл миний би муудаал багаагаар. Тэгэл нэг шүдний эмчтэр очиад нөгөө шүдний эмч бүр ингээд ахмангүй болгож байгаа шүү дээ. Үний чинь би арай ятан байж ингээд амьд явж байгаа байхгүй. Арай ятан идэрж байгаа байхгүй. Жохон ч гэсэн. Тэгж яхад чи өөдөөс нь ингээд та нарыг одоо бүр ингээд алнаа гэд ингээд айлгаад ингээд сүрдүүлээ та нарыг ингээд өрөндө оруулнаа та нарыг ингээд хүчээр тэгсэн гутаа хамаг гэдэг баялгууд найл эзэн авчихсан. Тэгээд яг үндэ бол хоосон тооштой энэ үүр гэж байгаа. Биднэрт нэг ч наалцсан юм байхгүй шүү дээ. Надад нэг удаа тусалсан юм байхгүй шүү дээ энэ төр засгаас. Би төр засгаас өвдөд үхэх гээд наа хэцүү байна гэд эмдгээр ингээд явж байхад хүртэл эмчнэр нь хүртэл буруу оншилж байгаа. Дээрээс нь энэ залуухан царайтай айгүй залуухан царайлаг хүн байна энэ. Гингута чи өрн өвчтөө байна гэж юу гэдэг ингээд баг буруу оншилж ирсэн шүү дээ наад эмчнэр нь тухай үү те. Баг тгээ явуулчихсан шүү дээ. Тэгээ сайн нэг хор тавдартай гэсэн хүмүүсийг хідэн буруу онштой өөхөх хотод очиод ингэ тийм яриа хүртэл явж штэ өнөөдөр. Миний өмнө ярьжсэн юмыг л одоо ингээл яригдаал цоочгүй хэдэн жилийн дараа. Тэгээ би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар хитэн их мэдээллүүдийг тодорхой хэмжээнд одоо ChatGPT, Google Gemini энэ төр алдаж байна. Тэгээ сүнслэг байдлынхаа хувьд хятад бол хүн чанараа бол аль эзэн гिचсэн. Ихэнх нь. Тэгээ одоо манай монголчуудс гэж эхлэдэг байгаа. Би бол үнэхээр харамсаж байгаа. Яг үннийг хэлэхээр бол хамгийн чухал юм аа хүмүүс алдаж байна. Энэ сүнслэг дайн явагдаад шүү дээ. Сүнслэг дайн юу юм? Хүн чанар. Хамгийн гол нь хүн чанарыг чинь алдагдуулж сүнслэг дайн явагдаж байгаа байхгүй. Бас давхар. Сүнслэг дайн, сүнслэг чанараа хүн биендээ туслах энэ хүндлэг бус чанараа хүн алдах тусмаа бусдад ялагдана. Гэтэл хаасаагүй те нэг тэ эдийн засгч те одоо юу байдгийг те одоо юу гэдгийг те би чамд одоо эдийн засгийн зөвлөгөө өгөнд одоо гэсэн хүмүүс хүртэл те бусдад битгий тусал одоо битгий тусал бусдад битгий туслаатай гэдэг юмнуудыг би ингээд олон ютуберээс сонсч штэ. Ганц төвөгөөч биш. Түүгээс өөр бас өөр хидэн хүмүүс тийм юм яриа суучтай. Тэр байтгаа те баг одоо хүчлийн бэрхшээлтэй үнийг баг мөргөд унгаач баг те хогчин чийж байгаа ш. Тим яриа явуулжсэн сүлтэн тэр хэсгээ хасцсан байв яа. Нэг тийм хүн болж ах шиг байна. Зарим хүмүүс. Тэгээ баг одоо нэг тийм хүнд үрээлэн дуудчих штэ нэгээ. Тэгэд яг үндэ би бинтээ туслах чинь хамгийн чухал зүйл байдаг. Өмнөө цаг үед тэг сүнслэг байдлын хүртэл дайныг ингээ Монголд хийгээд байгаа байхгүй. Так гэж цаанаас. Тэгээ би харахгүй ихэнд би одоо юу гэдгийг тийм ээ. Энэ төөгөөгийг би жоохон өмөрж жоохон зөөлөж тэгсэн хиннээ одоо гэдгийг төөгөө олон удаа хүмүүст одоо ингэж мөнгө төгрөг алдснаас уучлсан гэсэн бич магадгүй гэдэг ингээд баах юм ингээд тайлбарлаад ийм бичлэг одоо оруулсан л байна л та. Энэ бичлэгийг. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаанууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна. Гол нь. Тэгэд одоо цаашдаа ингээд Jeffrey Epstein энэ төр бол одоо юу гэх юм буруу тийш явсан шүү дээ. Яг үнийг хэлэх юм бол Jeffrey Epstein бичлэгүүд одоо юу ч бичдэг юм сайн би юмсан мэдгүй. За ямар ч тач нэг Jeffrey Epstein гэдэг энэ Jeffrey Epstein энэ ингээд хүүхдийн махаар хоол идээд энэ бол ингээд вампир тал руугаа явж байгаа хгүй. Ер нь бол вампируудыг бурхны шишин дээр дандаа нүгэлтэй л гэж үздэг шүү дээ. Тамд ч нүглээрээ. Тэгэд ер нь бол яг юу гэж би хэлэх гээд байгаа юм гэхээр
хүн ингээд монгол хүмүүсээс бас тодорхой хэмжээнд нүгэл үлддэг. Тийм үүнийг бол хүлэнч амьтан алаад амьтын мах ийддэг нүгэл үлддэг тийм үү. А тэгтээ хүний мах идэх гэдэг бол дээд зэрэг нүгэлт орчиж байгаа байхгүй юм. Бүр давсан нүгэлт. Өөрөөр хэлбэл бид нар гिचтэй монгол хүмүүс байгаад тийм үү ингээд тодорхой хэмжээнд за мах гарцаа ахгүй ингээд бидний бие тасан зөксдөг. Мах идэх юм бол бид ингээд цаанаас ирж шүүж ороод айгүй гоё үеиг айгүй тийм болчдөг тийм үү. Тэгэл нэг ногоо идэл гурил идэ явуулахлаар ингээд аяндаа ингээд хатаг гараад аяндаа ингээд жоохон бие сулдаал ингээд эхэлж байгаа мэдэгддэг тийм үү. Ерөнхийдөө тэгэл цагаан идэ идэхгүй мах идэхгүй бол бие сулдаал ходоод гисч гэсэн нэг сонирн болоод ингээд нэг сонирн болж байгаа ч юм уу. Тэгээ ялангуяа Монголын нөхцөлд чинь нөгөө ногоо цагаа чинь энэ хятадууд чинь балиар нэг бол нэг хортой нэг бол жимс ногоогоо нэг бол явуулч нэг бол нэг хямдхан нэг бол нөгөө ногоонууд нь айгүй үнэтэй болж таарна. Үнэтэйнүүд нь одоо сайнууд нь айгүй үнэтэй болж таарна. Тэгээ хямдхан ногоонууд нь хортой болж таарна. Тийм үү? Тэгээ ямар бид нар одоо юу гэдгийг хүнс ногоогоо 100% одоо урд гитаас ямар хангана гэдэг чинь өөрснөө нэг мал аж ахуй өөрснөө ч гэсэн ногоогоо тарчигээд бас ингээд хичээгээд байж байгаа үдийг хүртэл. Тэгэд миний жил төр цагаас зөвхөн хятадуудыг дэмжиад монголчуудаа ингээд хавчин шахаад ингээд нэг хөгийн үг юм ингээд лалрын юм ингээд хийгээ бийждэг. Тэгээд дандаа эрдийн зурдлаас төр зэсгт нь бүр ингээд нэвт шингэцсэн. Тэгээд би юу миний голд юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүн ингээд хоёр тишиг ингээд салж байгаа байхгүй юу? Хүн за нүгэлтэй нүгэлгүй ингээд бурхан чөтгөр хоёр хүнд ингээд хамтдаа байгаа тийм үү? God evil. Human. Хүнд бурхан чөтгөр хоёр хамтдаа байдаг үү тийм үү? За хүнд бурхан чөтгөр хоёр ингээд хамтдаа байдаг гэж үздэг тийм үү? Ерөнхийдөө бол. За халп год халп. Тэгээд ингээд нэг зураг хаагаад үзэх юм бол хүнд ингээд за ингээд бурхан чөтгөр хоёр ингээд хамтдаа байдгаа гэж ингэж үзэж байгаа тийм үү? За хүнд ингээд бурхан чөтгөр хоёр хамтдаа байдаг. Тэгээд хүн аль нэг тишгээ ингээд явж штэ. Бурхныхаа талыг дагах уу? Чөтгөрийнхөө талыг дагах уу гэхээр Жефри Эпштейн чөтгөрийнхөө талыг дагаа авчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүр мах идэхдээ бүр хүний мах уу, хүүхдийн мах уу. Тэгээд нөө секс хүсэл гэдэг чинь өөрөө бас тодорхой хэмжээд бас одоо юу гэдгийг махан биений л нэг хүсэл тачаал шүү дээ. Яг үннийг хэлэхэд бол махан биеийн бас нэг маш хүчтэй тийм хүсэл тачаал واخгүй юу? Тэгээд яг хүн хоол иддэг, тоол идэхийг хүсдэг юм хүсэл тачаалтай адилхан махан биеийн бас нэг тийм хүсэл тачаал واخгүй юу? Яг тэгээд түүнээгээ дагаад ингээд эхлээд энгийн хүмүүстэй байжсэн дараад нь хүүхдтэй дараад нь бүр ингээд педофил ингээд дараад нь бүр одоо зарим хүмүүс бүр нэраа хүүхдтэй ч юм бүр ингээд бурхан минь гэмээр юу яриад гэж цодыг мэдрэлцээд та энд эрүүл хүний ингээд оюуханд орж ирэх үг ингээд гэмээр ингээд юмнууд ингээд цаашхаа ингээд явж эхэлж байгаа байхгүй. Ингээд нэгснөө ингээд улам бүр чөтгөрлөг тал руугаа явж эхэлж байгаа байхгүй. Улам бүр ингээд чөтгөрлөг тал руугаа яваад эхэлж байгаа. Секс хүслүүд гэдэг бол бас л тийм одоо бурхны шинд бол одоо юу гэдгийг бас тийж өөгшүүлж болоод ахааргүй бас тийм одоо юу гэдгийг бас тийм сайн зүйл бас биш гэж үздэг шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээд тэгэл эн чинь ингээд махан биеийн хүсэл тачаад байхгүй. Амьтад хүртэл одоо секс хийх гэж байгаа шүү дээ. Амьтад хүртэл одоо секс хийх. Амьтад хүртэл одоо юу гэдгийг тэ одоо юу гэдгийг ингээд хурцлд орохоо таашаалах бол аавн тэ тийм шүү дээ. Ганц хүн биш. Тэгвэл гот яг гэд амьтдын ингээд нэг үрдлээ тогтдог ингээд хүсэл тачаал ингээд зүгээр л ингээд улам бүр одоо юу гэдгийг ингээд нэг хүсэл тачаал гэдэг юмдаа автаад улам бүр байгалийн ингээд амьтныхаа зүв зөвд улам бүр баригдаад байгаа л гэсэн үг болж тарж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээ хүн хоол идэн махан хоол идэх ч гэсэндээ бас ялгаахгүй тэр шиг орчоо. Тэгээ ерөнхийдөө нэг тийм хүү. Тэгээд хүн ер нь бурхны талыг дагах юм бол за ингээд
мацаг бариад гэгэрл рүүгээ явд юм байна. Тийм үү? А тэгвэл хүн чөтгөрийн талыг дагах юм бол бүр мах нь бүр сүлдө хүний мах болоод явд юм байна. А тэгээ секс нь бүр сүлдө хүүхэд рүү орж эхэлт юм байна. Тийм үү? За тэгвэл гэгэрж байгаа хүмүүс яадаг юм гэхээр тодорхой хэмжээд тэр секс өвч багасгадаг юм байна. Секс хүсэлт чадлаач тодорхой хэмжээд барьж чаддаг юм байна. За тэгээ мацагч барьж эхэлт юм байна. Ингээд энэ хоёр тал руу хаашаа явж байгаа вэ гэдгээс ингээд шалтгаалт эхэлж байгаа. Одоо би болохоор тодорхой хэмжээд гэдэг Монголд байгаа болохоор бас Монгол би хатаа болохоор мах хаяада эздэг. Тэгэхгүй бол ингээ хатаг мэтг гарч гаад бас хэцүү байдаг тийм үү. Тэгээ хатаг гарчлаар чинь бас ингээд бас л ингээл инпут юмс ингээл бас л хэцүү шттэ. Тэгэхээр чинь утгагүй. Тэгэхээр яг яах вэ гэхээр миний хувьд тодорхой хэмжээ жоохон мах идэх ч гэдэгсэн би бас мацаг барьдаг байхгүй. Аль болох махыг багасгадаг. Багасгах гэж ерөнхийдөө хичээдэг хүүдээ. Тэгтэл махыг гээд бас идчихдэг л дээ. Тэгээд одоо идэхгүй байж чадахгүй шүү дээ. Одоо Монголд одоо монгол хүмүүний бие хаа заяатсан. Тэгээд одоо цаанасаа мах шаардж. Тэгээд гэтээ ер нь бол би ингээд айл болох ингээд гэгэрл рүү ч явж чадаагүй. Тэгсэн хэрнээ мах идээд байгаа болохоор гэгэрл рүү явж чадаагүй. Тэгсэн хэрнээ мацаг бариад жоохон гэгэрл рүү жоохон дөхүүлэх гэдэг. Тэгснээр мах идчихлээр ингээд яг ингээд тэ ингээд зүгээр энгийн хүн ингээд хിവэр байгаа байхгүй юу? Одоо начиг хүмүүс. Одоо нэг өстө чөтгөрч болчихгүй. Гэгэрээд нэг бурхны талт руу ч орчихгүй. Тэгтээ юу гэж байгаа юм гэхээр би хизээ чин чөтгөрийн энэ худлаагасаа энэ бурхны нэрсэн бузруудыг би бол одоо хизээч би одоо дэмжихгүй. Хизээч одоо энэ бурхны нэрсэн бузруудыг би одоо жигшин. Яг үнийг хэлбэл жигшээд эсрүүцэж байгаа гэсэн үг. Тэр би амьдаа бурхны талд зогсож байгаа хүн гэж өөрийгөө бодож байгаа хгүй. Сайн сайхны талд зогсох гэж чадлаараа хичээж байгаа хүн гэж би өөрийгөө бодож байгаа хгүй. Шудраг байхын тулд сайн сайхны талд чадлынхаа яриг хичээж байгаа энгийн хүн гэж ойлгож байна. За тэгэхээр чин тэгээд нэг тиймэрхүү болцоод байдаг. Тэгээд одоо энэ хүргээд юм бичлэг өнөөдөр чинь 2026 6 сарын 6-ны өдрөөр тэгээд ядчих хагасаа өдөр юм биш үү? Хагасаа чинь бас 6-ын тоод шүү дээ. Ямар гэч давхцсан өдөр би бичлэг хийгээд байна. Oh my god, бурхан минь оо. 2026-ны 6 сарын 6-ны тэгээд хагасаа буюу бэмб гараг буюу 6 дахь өдөр. Ийм өдөр хэв барахтаа бол баг давхцахгүй дээ тийм ээ. Тэгээд тийм өдөр би одоо энэ бичлэгийг хийж байна. Шөнийн 3 цагт хийж байна. Одоо үүрийн 3 цагт гэхүү. Одоо шөнийн 3 цаг. Одоо нэг цагийн дараа үүр цайлаа. За тэгээд хэрэв хүн гэгэрх юм бол тийм үү. Хүний биес гэрэл цэцраад бурхан буддаа шиг ямар нэгэн байдлаар энэ шоронгоос энэ дэлхийн зүүнний үзүүрийн төдий зовлон байхгүй гэж хэлсэн бурхан буддаа гэдэг өөрөөр хэлбэл бурхан одоо өөрийнхөө заавал бурхтын хин нэгний тусалцаагүй өөрөө ямар нэгэн байдлаар энэ зовлонгоос ангиж ирээ гэж байгаа шүү дээ. Энэ ертөнцийн хүлээс, энэ ертөнцийн зовлонгоос тодорхой хэмжээнд ангижирч гэгэрхийг л заасна гэж би боддгийн. Тэгээд тэрэнд нь тодорхой хэмжээтэй Есүс Христч мацаг барьж байсан, Буддаач мацаг барьж байсан, тийм үү? Тэгээд тодорхой хэмжээ та нар надаас тэ мацаг барих зөвлөгөө авъя бол авч болно. Би бол та бүхэнд хангалттай мацаг барих зөвлөгөөг бол өгч чадна. Тэгээд сүүлийн үед бас нэг юм ажиглагдаад байгаа нэг ийм ажиглагдаад байна. Шинжлэх ухаан гэж сүүлийн үед одоо амар юм яриад байгаа юм тийм үү? Тийм үү? Тэгснэ яаж нэг шинжлэх ухааныг за нэг тэнэг Америкчууд гэлүүдээ юу гэлээ. Нэг иймэрхүү нэг юм бичлэг хийсэн байсан.
Америкчууд тэнэгүү гэдэг ийм хүү бичлэг хийсэн байсан энэ дээр. Нью-Йорк мужи хаанууд. За ийм хүү ингээд нэг бичлэг хийсэн байгаа. А тэгээ би энэ дээр би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Шинжлэх ухаан өнөөдөр би за Illuminati анх хэн үүсгэн байгуулсан юм мэдгүй. Illuminati-г чинь анх нөгөө Галилег нас орсны дараа Галилег хүмүүс эрдэмтэд үүсгэн байгуулсан гэж үздэг байхгүй юу? Illuminati гэмэх энэ байгууллагыг Illuminati. Тэгээ энэ Illuminati чинь өөрснийгөө юу гэж нэрлсэн бэ гэхээр сатанистууд гэж анх нэрлэжсэн байхгүй юу? Өөрснийгөө. Яагаад сатанистууд гэж нэрлэжсэн гэхээр бид бол шашингүй үзэлтнүүд ээ. Тийм үү? Бид бол шашингүй үзэлтнүүд. Бид бол шинжлэх ухааныг дахин шүтэж байгаа. Шууд шинжлэх ухааныг бүр нэгт дахин шүтэх тал руугаа шиглэсэн. Шинжлэх ухааны руу бүр хэд дүүгээд оронд нь шууд шашныг бүр 100% үзий ядаж эхэлсэн байхгүй юу? Галилег шатааснаас болж. Галилеч нөгөө нэг Христийн одоо дэлхийн төв биш, нар бол одоо ертөнцийн төв, тэ дэлхий бид нар бол төв биш. Дэлхийн нарыг тойрдгоо нар нарыг дэлхий тойрдог гэл ингээл баг ингээ хэлснээс болоод шатаалх болсон. Тэгээд тэрнээс ч болоод Illuminati яаж байгаа юм гэхээр бид нар бол тэ одоо шууд одоо юу гэдэг Христийн шашнуудыг үүсгэж байна гэдэг утгаараа шууд сөрж гарч ирсэн байхгүй. Illuminati гэдэг байгууллага анхлаад. Тэгээд ингэж байгуулагдаж гарч ирснээсээ шалтгаалаад юу болж исэн бэ гэхлээр Illuminati гарч ирсэн. Illuminati чинь масон дотор байгуулагдсан байхгүй юу? Масончууд дотор байгуулагдсан гэж биелсэн шүү дээ. Анхлаа за масончуудын гэдэг байгууллага байсан. Масончууд дотор Illuminati-гийн хүмүүс орж ирээд Illuminati масончууд гэмэх нууц бүлэг л байгаа тийм үү? Масончууд гэмэх нууц бүлэг. Масон гэмэх юм нууц бүлэг л байсан тийм үү? Масончууд гэмэх юм нууц бүлэг л байсан. Эцэг чинь нууц бүлэг дотор ахаад нууц бүлэг байгуулагдсан Illuminati тийм үү? Illuminati. Тэгээ энэ Illuminati үчи өөрснөө гэдэг нь шашингүй үзэлтнүүд таахгүй юу? Яг үнэ хэлэв. Бид нар бол шинжлэх ухаанчд гэдэг. Тэгэхээр Европ либертарийг ерөнхийдөө хэн дэмждэг бэ гэхээр ерөнхийдөө либерти амраа тийм үү? Тэгээд дээрэс нь зандаах бас байх өндөр магадaltaй тийм үү? Тэгээд та нар энэ бичлэгүүдийн арталт нь байгаа зургуудыг нь харах юм бол тодорхой хэмжээд тэнэг Америкчууд гэсэн юм гарч иж байгаа. Америкчуудыг шалтгаангүй бол хэр баргийн хүн бол зоригтой болж чадахгүй. Миний тамгалж байгаа. Тэг яах гэж муулж байгаа юм бэ гэхээр магадгүй Америкчууд өөрөө өөрснийгөө за биднийг муулангаа тийм үү? Тодорхой хэмжээний шинжлэх ухааны жоо магтаад өгөө гэдэг даалгаврыг өгсөн байж магадгүй би зүгээр хардж байгаа байхгүй зандаахад. Тэгээ зандаах явахдаа тийм үү? За тодорхой хэмжээ жоохон санхүүжилт авдаг байхыг би үгүйсэхгүй. Тухайн хүмүүсээс. Тэгээд санхүүжилт авч яаж энэ олон хүмүүсийг чинь ажилтнуудаа цалинжуулна тий. Тэгээд үйл ажиллагаагаа явуулна. Олон гоё нэвтрүүлгүүдийг монголчууд бидэнд хүргэж байгаа тийм үү? Тэгтээ зандаахын сэтгэл зүрх нь Монгол. Тэгтээ тодорхой хэмжээ санхүүжилт авч байгаа болохоор нөгөө тушаалыг биелүүлэхээс гарахгүй тийм үү? Тэгэхээр ингээд арталт нь за ингээд тий ковидын вакцины ингээд дэмжиж байгаа юм шиг те Америкчууд тэнэг болохоор одоо чинь те ковидын вакциныг эсэргүүцдэг те урааныг эсэргүүцдэг даа гэдэг те дандаа ингээд вакцины тухай юм зургууд ингээд олон удаа оруулсан байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол олон удаа юм вакцины зургуудыг оруулсан байгаа. Тэгээ би юу харж байгаа юм бэ гэхээр бид нар тийм үү шинжлэх ухааныг тодорхой хэмжээнд тийм үү судлах хэрэгтэй. Би одоо юу гэдгийг яг цагтаард бол би одоо юу гэдгийг энэ од мөндөр байгууллагатаас өмнө тийм үү бүрчнөө олон жил өмнө эмжи ялрахад яа одоо YouTube дээр бичлэг хийхээс өмнө би одоо нэлээд хэдэн жил өмнө одоо бас баг 10 жилийн өмнө гэхүү дээ одоо юу гэдгийг тий 10 жилийн өмнө 11 хэдэн ер нь бол нэг 11 12 юм уу 10 жилийн өмнө би өнгөдөө ингээд 11 12 жил өмнө ч магадгүй ингээд би ингээд анх ингээд одоо юу гэдэг хүч ирч юм утаа би ингээд одоо юу гэдэг ингээд
огтудтай аймагтаа таалагдах гал танилцах группүүд төр тийм шинжлэх ухаан бийжээж одоо монголчууд бид өөрсдөө хамгаална би байсан бол хамгийн түрүүнд шинжлэх ухааныг хөгжүүлэн надад шинжлэх ухаан бол хамгийн чухал гэж би өөрөө ингээд мэтгэлцээд бийжсэн байхгүй юу би өөрөө тэгээд дээрэс нь надад тэр Египтийн Ромын буртуудыг би одоо энэ өндөр эмжил радиог ярихаас өмнө би бүр өмнө яриад бичлэг хийсэн байсан. Тэгтээ би тэрийг нууцсан байсан. Тэгээ одоо ингээд YouTube-ийн алгоритмослоо цаанасаа устцсан байж магадгүй. Арай устаагүй бол би буцаага тавьчих юм бол бүр өмнө нь ярьжсэн гэдгийг мэдэгдэн заяа. Зүгээр би нууцлсан байж байгаа. Тэгээд хэрвээ YouTube-ийн алгоритм л миний тэр бичлэгийг устгачаагүй бол тийм үү ингээ байх хэвээр. Харамсалтай нь би өөрөө ч санамсрахгүй устгсан байж магадгүй. Тэгээд харамсалтай би Грек Ромын буртыг би бүр өмнө ярьжсэн заяа. Яагаад шашин үүссэн байгуулагдсан эртний хүмүүс яажсэн бэ гэхлээр өөрснийгөө ингээд Грек Ром ингээд буртууд шиг болгоод тий би бол энэ буртаас заяатай тийм байсан болохоор одоо ингэж дахин шүтүүлжсэн тийм үү өөрснийгөө одоо би хаан байх хэрэгтэй гэдгийг ингэж хүлээн зөвшөөрүүлжсэн байна да гэх мэт ийм хүн үнийг ярьжсэн байхгүй. Тэгээ би яг юу ч хэлэх гээд байгаа юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэд хамгийн гол юм нь одоо байна шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааныг бид мурц сүг шиг дахин шүтэж болохгүй байхгүй. Либерти, либералууд, Америкчууд, иллюминатичууд яасан бэ гэхээр шинжлэх ухааныг хэд дүгэлгүнхта шууд сатанист гэсэн христийн шашныг үүсгэсэн хэлбэр рүү орж анх үүсгэн байгуулагдсан нэг хувилбар нь иллюминати байсан байхгүй тухайн үедээ. Тэгээд эндээс яг юу үүссэн бэ гэдэг юм гар дээр ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс юу үүсэж байгаа юм бэ гэхээр энэ зандаах чинь өөрөө юу шашингүй үзэлтэй гэж байг ярьдэн шүү дээ. Тэгэхээр шашингүй үзэлтнүүдийг тодорхой хэмжээнд сатанистууд гэж ярьдаг байхгүй энэ иллюминатийн чинь өөрснөө. Тэгээд дээрэс нь шашингүй үзэлтэй хүмүүсийг дэмжинэ, шинжлэх ухааныг дэмжинэ гэж үзэж байгаа. Тэгвэл гот яаж байгаа юм гэхээр шууд шашингүй үзэлтнүүдийг анханасаа либерти хамраа ингээд тийш энэ зандаах чинь эмжээл радио байхдаа өөрөө би бол шашингүй үзэлтэй хүнээ гэж зөрөгтэйгээр ярьчдаг хүн шүү дээ. Ер нь бол тийм үү. Тэгээ би ч тодорхой хэмжээтэй хүндэлдэг байсан. Хүндэлж байгаа. Ер нь одоо ч гэсэн хүндэлж байгаа зандаахыг. Тэгтээ тодорхой хэмжээ зарим юмтай санал нэгддэггүй би. Зүгээр зарим юмтай санал нэгддэггүй болохоос тодорхой хэмжээ зарим юмтай санал нэгдэн шүү дээ мэдээж хэрэг. Тэгээ маш олон түүхүүдийг ингээд Монголын түүх соёлын маш олон юмнуудыг монголчууд түгээгээ явж байгаа. Тэгтээ цааталтаа бас нэг иймэрхүү сувгуудаар яг яаж байгаа юм бэ гэхэл ингээд шинжлэх ухааныг хурц хэсэг шиг дахин шүтэх тал руугаа ороод ийна гэдгийг би их гол нь хэлээд байгаа байхгүй. Шинжлэх ухааныг хүн шүтэж болно. Тэглээгээ тийм үү? Би бол ковидын вакциныг би бол дэмжихгүй, урааныг дэмжихгүй, дайныг дэмжихгүй би бүгднийг нь үүсгэн. Гэхдээ хэрвээ хятадууд Америкчууд эдийн засгийн дайн хийж байгаа үед тийм үү либералууд ямар нэгэн байдлаар бас монголчуудыг хятадуудын эсрэг ашиглах гэж үзнэ та. Тэгээд тийм юмнаас нь жоохон хол байгаасаа гэдэг үүднээс би бас болгоомжлол хийж байгаа монголчуудтай. Хятадууд ч гэсэн өөрсдөө ямар ч өөрсдөө хүчтэй юм чинь яах юм хятадууд асар их зэвсэгтэй монголчуудыг асар их хүн амтай монголчууд би гэхэд өнөөдөр одоо хуучин байгаагаасаа хэд дахин сулдаа би 10 дахин сулдаа болцсон байгаа гэдгийг бол юм. Нэгт би дээр үеих шиг тийм үү одоо мэрэгжлийн тийм дайны чадвар надад юу ч байхгүй. За юу. Дээрээс нь би дээр үеэс 3 дахин амхан 3 дахин турангаа 3 дахин сул доороо битэй болцсон байгаа. За юу. Тэгэхэд хятад хэд дахин илүү хүчрэх биетэй болцсон, хэд дахин илүү зэвсэг технологитой, хэд дахин илүү одоо дайцах баг туршлагатай болцсон байгаа. Баг энтэг мэшүүдтэй дайтаад. Тэгэхэд бид нар яг өнөөдөр бүх юм бүр амар сул доороо болцсон байгаа байхгүй өнөөдөр монголчууд бид. Тэгэхээр чи хятад та нарыг ямар ч шалтгаан хамаахгүй гарч жагаад дайраад нялгадыг гэхэд баг бэлэн байгаад байгаа байхгүй яг үннийг хэлэхэд бол бас л амар байгаа байхгүй би бол шууд ингээ хятад зэвсгээ ингээ гаргаад тавьцаа гэтэл ингээ тодорхой хэмжээнд дотор пал хийгээл сонирн болж байгаа байхгүй бас л за юу вэ шүү гэл тэгээ одоо юу ч гэмээр юмтэй тийм үү гэхдээ бид нар тийм үү ямар нэгэн байдлаар шинжлэх ухааныг хэрэгтэй судлах хэрэгтэй зүйл. Гэхдээ
шинжлэх ухааныг мухар сүсэг шиг дахин шүтэж болохгүй гэдэг энэ имийг л би хэлж байгаа. Гол санаа минь. Гол санаа минь ердөө л шинжлэх ухааныг өмсөх хэрэгтэй. Гэхдээ шинжлэх ухааныг мухар сүсэг шиг жинхэнэ гаж шишнүүд шиг те шинжлэх ухаан чинь зүгээр те шууд итгэх ёстой. Итгэл та нар те эрдэмтдтэй итгэх ёстой. Та нар уранд итгэх ёстой. Та нар те тэр газрын эвлийг чинь ухаад гит руу гаргаад байгаа хүмүүст итгэх ёстой. Те аль эсвэл ковидын вакцинд итгэх ёстой гэдэг тиймэрхүү юм руу жоохон хэлбигээд байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Жоохон хитрхи хэлбигээд байгаа юм шиг надад санагддаг. Тийм болохоор би бол одоо юу гэдэг Америкчуудыг би бол одоо юу гэдэг тэнэг гэдэгтээ би бол одоо тий одоо PEGS хурам шинжлэх ухаан гэдэгтээ би бол санал нэгдэж байгаа байхгүй юу? Замдаахан яг энэ эсрэг юм дээр. Яагаад юм бэ гэхээр нөгөө айл хизээний Америкчууд чи би одоо энэ вакцины тухай би одоо өмнө ингээд бичлэг хийжсэн дөө одоо өмнө. Тэг миний энэ бичлэгүүд вакцины тухай хийсэн бичлэгүүд одоо ингээд алга болчихдөг юм да. Яаж гэдэг юм. Ямар ч би одоо бүр ингээд гайхаад байгаа юм. Зарим алга болчиход байгаа юм бичлэгүүд. Юу сонирн байгаад байгаа юм. Тэгээ энэ нэг вакцины бичлэг нэг нь одоо би нууцлагдсан байгаа даа. Тэгээд би энэ одоо вакцины тухай би одоо ингээд бичлэг хийжсэн шүү дээ эсэргүүцээд. Тэгээ энэ бичлэгийг би одоо ингээд хийж явах үедээ би яг юуг би одоо чинь ингээд те энийг би одоо 2024 онд хийж байна. Одоос 2 жилийн өмнө яриг би хийжсэн байна. Ахаад би нэг вакцины тухай бичлэг хийсэн байгаа. Би тэрийг нийл болгочихно ер нь тэгж жаад. За тэгэд би биш энэ дээр би юу гэж ярьжсэн бэ гэхээр ингэж айл хизээний тэр вакцин хийдэг юм үйлдвэрлэдэг компаниуд чинь тэр Америкийн нэгдсэн улс. Үгүй энэ дээр ч биш юм байна. Би бүр өмнө нь ярьжсэн юм байна. За өмнө би бүр зөндөө олон бичлэгүүдийг хийжсэн. Тэгээд тэр яриануудаар би нэг юу гэж ярьжсэн байгаа одоо хэлье зөө. Тэр дээр юу гэж ярьжсэн бэ гэхээр за энэ юунууд чинь өөрсдөө авилгал хийсэн. Энэ нэмийн компани, энэ эрүүл мэндийн Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн газар мазар гэдэг чинь ингээд нэгдсэн үндэсний байгууллагын эрүүл мэндийн газар мазар яамаам гэдэг ингээд байгууллагад эдгээр чинь бүгдээр авилгалт хийгдсэн юм байна. Бүгдээр санхүүжилт хэрэгтэй байсан юм байна. Тэгсэн чинь тэр санхүүжилтийг хэн олгодог байсан бэ гэхээр эрүүл мэндийн компаниуд олгодог, вакцины компаниуд олгодог. Тэгэхээр яах вэ? Аль том нөх хүн төрөлхтнийг цөөлөх ёстой гэдэг компаниуд олгодог юм байна. Тэгэхээр хэрвээ энэ компаниуд ингээд олгож байгаа юм бол тийм үү? Олгоод эхлэлээр яаж байгаа хүн төрөлхтнийг цөөлөхийн тулд хавал авилгал өгөөд хитгэн шууд өөрснийхөө юмыг хүлээн зөвшөөрүүлчих واخхой. Муу юмыг хүлээн зөвшөөрүүлж байгаа. Хүмүүсийг эдгэдэггүй, улам бүр өвчлүүлдэг, улам бүр эмэн тасалтай болгодог тийм аль эсвэл тийм хүмүүсийг улам бүр өвчлөмтгий болгодог тийм вакцинуудаар ингээд шахаад эхэлж байгаа хүмүүсийг. Тэгэл хүмүүс нэг юм уугаал нэг вакцин хариулаад тэгэхээр улам бүр содоор болж байгаа. Тэгээ би Солонгос руу хараа ажиллаар явж гинэ гэдэг ингэхдээ би зөндөө олон вакцин өөрөө мэдлэхгүй хариулж байгаа. Тэгэл баахан цусны шинжилгээ аваад аюу надаас одоо би нөгөө тухайн чинь өөрөө нөгөө цусны ингээ баахан шинжилгээ өгсөн ингээ эрүүл болсон хүмүүс шиг ингээ яг цус авч ирсэн бол би одоо гайхдаг. Надаас ингээ амар цус ингээ авч байгаа шүү дээ. Ингээ цус аваа. Аюу цус ийм том нэг шприц цус авчирсан шүү дээ урд нь. Тэгээ тухайн чи би чинь одоо цоо ирүүл нэгч одоо юу гэдгийг ингээд те одоо өвчмүүд тухайн үед одоо цоо ирүүл хийж хат ингээд маш их цус авч исэн байгаа тоххой одоо бодох нэ. Тэгээ одоо бодох нэ би ингээд гахтны за тэр цусаа өгөөд хүмүүст буян болж байгаа бол надаа ямар тухайн үед би ирүүлсэн би бол мэдж байгаа. Тэгээд хүмүүс ингээд би юу гэж хэлж байгаа та шинжлэх ухаанд та Америкчууд итгэхгүй байх нь харахгүй байхгүй юу? Яагаад гэх юм бол өнөөдөр мэд харагдахгүй тулд нийгмийн сүлжээний зориуд дүрмийн алдаатай бичдэг болсон. Цэг тасал зориуд. За тэгээд энэ дээр бол би тодорхой хэмжээс зондаахтаа бас зарим юмтай би бол санал нэгж байгаа тийм үү. За албаа одоо ингэж буруу хэрэглэх үзэгдэл гарсан. Тэгээ энэ нөгөө би босортой харагч болохгүй гэдэг юм мангар.
За энэ боломжтой харагдаж болохгүй гэдэг юм бол одоо бүр арх хэрэгс хитэрсэн асуудлуудыг бас ярьж л байна л да. Энтэнд би бол бас бүр хэрэгс хитэрч болохгүй гэдэг нь бас нэг. Гэхдээ яриач миний удаар тэгээгүй бах. Энэ дээр яг юу болоод байгаа юм бэ? Шинжлэх ухаанд эрдэмтэд нь өөрснөө эрдэмтэд нь өөрснөө мөнгөний төлөө юу ч хийс боцохгүй болчиход шүү дээ. Эрдэмтэн ухаантай байлаагаад тэр хүн сайхан сэтгэлтэй гэсэн үг биш үү? Нэг хор найруулаа за энэ нэмийг уугаад байвал энэ нэмийг дахин угаалаа тий. Энэ хүн энэ юм тасалтай болчихно. Тэгм бол надад ашигтай. Нөгөө хорон санаатай ухаантай хүн бол тэгж л сэтгэж байгаа юм. Өнөөдөр яг тэгж сэтгэгээд асар олон им болон вакцины үйлдвэрлэлтэнд орсон байхгүй юу? Тэгээ энэс чинь болоод яг юу болж байгаа юм бэ гэхээр хүмүүс шинжлэх ухаан эрдэмтдээ итгэцгээ болчихж байгаа. Тэгэхээр би бол Америкчуудын нэг ухаан момцодоо тэгээд байгаа юм шиг. Ухаантай мэдлэгтэй байгаад болохоор тийм Америкчууд эрдэмтдэн мэрэгдээ итгэхэ болцсон байна гэсэн үг гэж л би бодож байгаа. Эсрэг аргумент нь энэ одоо Зандагийн миний яаж байгаас эсрэг аргумент. Тэгээ өшөө бас нэг юм байна. Хамгийн чухал юм одоо ер нь хүн дүрдэгтний тоог цөөлөх нь зөв юм уу буруу юм уу? Тийм үү? Ер нь энэ дайнд дэх нь зөв юм уу буруу юм уу? Ер нь яагаад хүн чанар ингэж алдагдуулаад байгаа юм? Хятадд яагаад тийм үү? Нэг хүн тусалсан чинь энэ хүн ингэж туслах юм сайхан сэтгэл гаргах ёсгүй. Ийм сайхан сэтгэл гаргана гэдэг худлаагийн гутаа туссан хүнийг нь буруутгаад нөгөө эмэгтэй нөгөө нэг туслуулчаад тийм үү энэ хүн намайг түлхэж унгаад хорлсон гэдэг юмн дээр тийм үү ингээд шийдвэр гарсан. Тэгээд тэрнээс болоод хятадууд одоо юу гэдэг нэг нэгэндээ туслахаа удаад одоо ингээд тэ машинаар ингээд дайраад ингээд гүйцэдэг болцсон ингээд тэгж байгаа юм бэ гэдэг ингээд тиймэрхүү ингээд хорон санаатай болцсон гэж хятадууд одоо чинь өөрснийгөө ингэж өмгөөлж нэгсэндээ ярьж ин гэсэн үг болчиход байгаа байхгүй юу ерөнхийдөө бол. Тэгэхэд миний харж байгаагаар тэгвэл миний харж байгаагаар яг яагаад би одоо хэлээ л да. Иймэрхүү энэ машинаар дайрж байгаа та нар юм бичлэгийг үзэх юм болцоо. Угаасаа хит хүмүүсийн өмнө чанар аль хэзээний алдагдсан заяа. Тэгэд тэр хуйлуудаараа хүртэл бүр тэрийг ингэ дэмжиж өгч байгаа. Тэгээд тэрийг хуйлуудаа хүртэл ард ирээд нь өөрснөө эсэргүүцдэггүй. Бүр дуртаяа харахгүй дагаад бүр дагхан надхаа өөртөө нэмээд хүнээс ингэ алж штэ. Өөрсдөө хэрэг хүссэн бол энэ хуйлуудаа эсрүүцэж болно штэ. Бас тодорхой хэмжээд. Бид нар ийм одоо муухай хууль гэдэг эсрүүцэн Японд ийм хууль батлагдахгүй. Солонгост бас тийм балиар хууль батлагдахгүй. Яг нь эсрүүцэн. Япон солонгосын иргэд бол юу яриад байгаа юм бэ гэж гайхаад тэгэх бах. Европт бол бас эсрүүцэн хүн чанартай. Хятадууд яаж юм бол хэдэн сая хүн амтай. Өчнөө олон дэлхийд дээр хамгийн олон сая хүн амтай. Хятадууд байсан. Тэгээ хятадууд мэдээж хэрэг хүн амаа цөөлөх бодлого явуулжсэн. Тэгүн гутаа тодорхой хэмжээд хариг суулуудыг албаар баталсан болох магадaltaй гэж бодож байгаа. Тэгээд өшөө дээрээс нь би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Жохон хүндлэг аргаар тийм үү заавал хүн гэж сатаанлаг би нэгэ алдна ёо энэ муухай аргаар биш заяа. Энэ муухай одоо юу гэдгийг энэ бэлэр би нэгэ алдаг аргаар биш заяа. Яг юу яах ёстой байсан бэ гэхээр зүгээр айтайхан шиг тийм үү айтайхан шиг хүмүүс би нэгэ тийм үү айтайхан шиг одоо за би нэг тийшээ яваад нэг зүйлт очиод ороод ирсэн. Хамгийн чухал юм яасан. Дашрамт гэж би нэр зүйлтэй зүүж байгаа бичлэг хийгээ мартсан ба штэ. Гоё өмтэй зүйлтэй зүүж байгаа бичлэг хийгээ таг мартсан ба штэ. Ийм зүйлт зүүж байгаа гоё бичлэг хийж бодчихсон. Таг мартаад ийм бичлэг хийсэн ба штэ. За тэгээд за одоо энэ бичлэгээ хөлжлүүлж байгаа юм шиг. Гоё зүйлтэй гайхуулж байгаа гинэ. Ийм гоё зүйлт байна. За тэгээд бас нэг
нэг ийм нэг зүйлт байна. Гэтэ энэ яг нь цэвэр мөнгөл юм шиг байна лээ. За энэ минь яг ай гой зүйлтэй гайхуулж хагаад бичлэг хийж таг мартсан юм шүү дээ. За тэгэд хятадууд биш үү? Хүн амыг цөөлнө гэдэг байгаа тийм үү? Одоо хүмүүс бие биендээ тусалдаг тийм үү? Ядаж туслахыг нь хориулдаг тийм хуулийг баталж болохгүйсэн хөө. Одоо чи нэг хүнийг одоо гэмтээвэл тэ одоо насаар нь дижэн ч гэдэг юм уу албаар ингээд ийм хуулийг баталж байгаа. За энэ буруу юм байна. Эннээс болж хүмүүсийн хүн чанар, хятад хүмүүсийн мөн чанар ингээд бүр алдагдаад байна гэдгийг мэдсэн бол ядаж төр засгаас нь асуудаа дээрээс ихсүүлээ тэр хуулийг нь өөрчлөх гэж оролдоно альс доороосоо ч юм уу ахуулаад хүмүүс нэг эсэргүүцэх ч юм уу ямар нэг юм гаргаж орлоо доо. Тэгтэл дээрч тэр байхгүй доорнч тэр хинч эсэргүүцээгүй. Зүгээр хүлэн зөвшөөргөн байтугай бүр дуртай аргууд дагаж үлдээд би бинийгээ алж гинэ гэдэг чинь энэ хятад хүмүүсийн мөн чанар яг үнэндээ ингээд өнгөн дээрээ ингээд аюу сайхан найдланхаа аюу сайхан ингээд инээмсэглээд аюу сайхан ингээд харьцаж чадна тийм үү. А тэгтээ яг цаг дараа тулвал ямар харгас ямар хэрцгий байж чаддгийм бэ гэдгийг ямар харгас ямар хүн чанаргүй байж чаддгийм бэ гэдгийг бичлэгнүүд нь үйлдэлүүд нь нотлоод өгч байгаа байхгүй. Хятад сайхан юм ярьж чадна. Бид нар танаас туссан одоо ингээд худлаа юм яриад нэг худлаа үнэн кино моно хийгээд өөрснөөгөө нэг санаа одоо сайхан ааштай одоо сайхан хүмүүс шиг бид нар тусалж байсан бүгднийх нь арталт яг үнэндээ далд санаа буюу ашиг хонжоо одоо хэрэгсэл дандтын байлэр юм арталт нь нуудаж л байгаа байхгүй. Жинкнээсээ тусалж байгаа юм бол огтосоо биш. Сэтгэлээсээ бол огт биш. Тэгээ би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хэрвээ үнэхээр сэтгэлээс нь ядаж энэ хуйлуудаа дээр нь ч тэр доор нь ч дундаж тэр ямар нэгэн тийм нэг эсэргүүцсэн энэ хуулийг өөрчлөө гэдэг тийм санаачлаг төрөх ёстой байсан байхгүй өдөг хүртэл. Гэтэл тэдэнд тийм санаачлаг тэдэнд огт төрөхгүй штэ өдөг хүртэл. Тэгнэ байтугай өөрснөө дуртай аргуу даган биелүүлж юм чинь өөрснөө айл эзэний сэтгэлийнхээ муурд сатан байтугай чөтгөр байтугай бүр цаашаа болцсон гэсэн үг байхгүй. Аимшигтай. Тэгээ би юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр хүн төрөлхтний тоог цөөлж болно тийм үү? Тиймээ хүн төрөлхтний тоо угаасаа цөөрч байгаа гэсэн. Угаасаа цөөрч байгаа. Тэгээ буддын шишиндээ юу гэж үздэг юм бэ гэхлээр байна шүү дээ. Ингээд энэ дэлхий дээр тийм үү? Бүх хүн болж байгаад гээрх ёстой гэж үздэг. Энэ дэлхий дээр бүр ширхэг амьтан ч үлдэхгүй. Бүгд гээрх ёстой гэж бас зарим нь үздэг юм билээ. Нэг тийм онол байдаг. Юу яадаг юм бэлэр амьтад хүртэл сүудэг хүний төрлөг болоод төрөөд бүгд гэгэрлэр явах ёстой гэж үздэг. Энэ дэлхий дээр биш үү? Эцсийн эцэст нэг л юм байгаа гэдэгт би итгэдэг. Хүн төрлөختний тоо их босонтой биш. Хүн төрлөختний тоог цөөлөх ёстой гэсэнтэй би өрдөөс санал нэгддэггүй. Яагаад юм бэ гэхээр энэ дэлхийн хүн төрлөختөн олон байх тусмаа би биендээ туслаад би биендээ тэгх тусмаа бусад гариг дэлхий рүү яваад өстө жинхэнэ ингээд хөгжил твшил гэдгийг чинь үзүүлээд энэ орчин ертөнц гэдэг чинь ямар хязгааргүй юм бэ гэдгийг үзүүлээд жинхэнэ шинжлэх ухаан гэдгийг чинь үзүүлээд сансар гариг дэлхий рүү хүртэл хүмүүс амьдарч болт юм байна. Сан дээр хүртэл амьдрал босгож болт юм хүмүүс гэдгийг үзүүлээд ингээ явах хэвээр. Тийм үү? Гэтэл өнөөдөр зүр хоорондоо дайтахта бүх юм ашиглаж байна. Тэгээд хүн төрлөختөө ингээд эв түнжингээ болоод ингээ явах юм бол хүн төрлөختний хүч бол хязгааргүй гэдэгт би итгэж байгаа. Оюуны хүч чадал бол хязгааргүй хүн төрлөختний. Тийм үү? Нарны аймгаас магадгүй бүр гарчиж чадчих магадгүй шүү дээ. Нарны аймаг одоо Волтроо ингээд Google кино шиг тийм ээ. Тэрнээсээ бүр ингээд те сансар одоо Star юу ч гэдэг үлээ ингээд оддын дайж гэдэг үлээ ингээд зөндөө бол ингээд од гариг ихсүүдээр ингээд аядаад явах тийм үү? Зөндөө олон боломж байгаа шүү дээ. Тэгтэл яагаад тийм үү? Заавч хүн төрлөختний тоог цөөлнө гэд заваарад байгаа. Тэгэд хэрвээ хүмүүс хүсэх юм бол тийм үү? Ногоогоо тариад идэх юм бол тийм үү? Заавал мал амьтантай амьдгүй хүмүүс амьдрна гэж байгаа шүү дээ. Хүмүүс амьдрал ингээд цаашаага ингээд илүү сайхан амьдрах, илүү урт удаанслаад илүү олон хүмүүс энэ дэлхийн зөндөө олон хүмүүсийг дагах болцоо бэд гэж байгаа байхгүй. Тэгтэл тэрийг нь хүмүүсийн даац хэтэрсэн гэж худлаа хүмүүсийн тархийг угаагаад тэгэд хооронд нь байлдуулж хагаад хүмүүсийг ингээд зөвхөн одоо энэ дэлхийн дээрх баялагын цөөхөн хідэн хүмүүс баяжиж одоо энэ дэлхийн баялагийг эзэмшиж бусдыгаа боолчиж дарангуйчиж цөөхөн хідэн хүмүүс ингэж секс хүсэл одоо юу байдгийг
энэ шунлаг гүйцэх гэсэн дэлхий дээр биш дээ, энэ хүний шунлыг гүйцэх баялаг байхгүй гэж байгаа байхгүй юу? А түүнээс энэ дэлхийг хүн болгоныг хангах өшөө хүн дэлхий дээр баг 2 дахин хүн байсан ч гэсэн тэр хүмүүсийн баялагыг хангахаар одоо юу гэдгийг баялаг дэлхий дээр байгаа байхгүй юу? А тэгвэл гот яаж байгаа юм гэхээр зүгээр л 2-3 дахин илүү хүмүүс амьдарч байсан ч болохоор дэлхий байж тал 3 байтгаар 10 дахин ч их хүмүүс багадгүй амьдрах байх. А тэгтэл түүнийг болиулангуудаа цөөхөн хэдэн хүмүүс л энэ баялагын шунаад хүмүүсийн тог цөөлье. Одоо роботууд гараад ирсэн. Роботууд одоо бол ажиллах хүч хэрэггүй болоо. Одоо энэ хүмүүсийг алаад юу гэдэг шууд роботуудаар ажиллах хүчнээ гаргачих ингээл хятад Израиль энэ чинь ингээл чөтгөр царайлаад сатан царайлал эхэлж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө маш ойлгомжтой. Тэгэл хүчтэй хүчгүйгээ дарангуулаад нэг иймэрхүү. Гэтэл яг үүндээ буддын шашинжвэ энэ юунууд дээр яат юм бэ гэхээр ингээд амьтанд 6 зүйлийг хамгийн амтны төрөл дээшлэх болтгоо гэж үг байхгүй юу? Жишээ нь эхлээд тэг мэлхий байсан бол тэг адгуус амтан болж төрөөд адгуус амтан байсан бол тийм үү? Эхлээд нэг эст буюу ингээд бактери вирус байсан бол тэр чинь нэг 2 эстэй амтан болж хувираад тийм үү? Ингээд амтан болж хувирсан бол дараад нь ингээд нэг мэлхий могоо болж хувирсан бол дараад нь тэр чинь ингээд чон нохоо болж хувираад тийм үү? Адуу болж хувираад тэгээд дараад нь чинь хүний төрлийг болоод хүний төрлийг олсон бол тэр хүний төрлөөсөө ингээд цаашдаа ингээд гэгээрээд бурхан буддаа шиг гэгээрээд энэ ертөнцийн зовлонгоос ингээд дангижирнаа гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгтэл яг ингээд тэр чиглэл рүү явуулах биш. Харин бүр эсрэгээр нь ан амтын тоог улам бүр ихсгээл одоо юу гэдгийг хүмүүсийн тоог бүр улам бүр цөөлөөл тэгэл бүр антын тоогч ихсэх биш бүр антын тоогч цөөлөөл одоо газрын хэвлийг бүр ухаал ураанаар бүр ингээ хордуулаад бүр айнт байтугай бүр ингээ дэлхий дээр бүр хэн ч амьдрах аргагүй болгож хувиргаал тэгэн гутаа одоо юу гэдгийг хүмүүсийн тоог цөөлөөл амгандаа нэг гэгэрэлт хүрэх боломжтой хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг ингээл бүр ингээл сэтгэл санааг ингээд ивдэл хорн муу болгоод улам бүр ингээд сэтгцийн дайн болол улам бүр хорн санаатай болгоод улам бүр хорн санаатай болгоод тэгэл хятад хүмүүс чинь ингээд хорн санаатай нэгийг аимшигтай болгочтой. Миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр үгүй хүн төрөлт уун гэгэрх ёстой. Бурхан Будда шиг гэгэрх ёстой байсан юм аа. Будда бурхан шиг хүн төрөлтөнд 6 зүйлийг хамгийн амтны тусын тулд хүн төрөлтөнд гэгэрээд явах ёстой байсан юм. Хүн төрөлтөний зорилго амтан ч гэсэн гэгэрх ёстой байсан юм аа. Амтд хүртэл ингээ хүний төрлийг олоод ингээ цаашаа явах ёстой. Тэгэхээр үүнийг эсрүүцсэн гэдэг цэвэр сатаны үйл болж хувираад байгаа байхгүй. Тэгээ би үүнийг л гол нь би хэлж байгаа. Хүн төрөлхтний шунлыг бол гүйцэх одоо юу гэдгийг одоо хүн зарим шунлтай хүмүүсийн дээр шунлыг гүйцэх тийм одоо юу гэдгийг эд баялаг бол хаач байхгүй. Тэгэхээр гариг тэгээд дилээч шунлыг одоо хичнээн олон гариг дэлхий байгаа чинь хүн шунлыг гүйцэх тийм юу байхгүй. Баялаг байхгүй. Гэхдээ энэ дэлхийд хэрэг хүн төрлөختөн зүгээр амьдрыг хүмүүс хэдэн дээр бумаар байсан хамаагүй амьдрах хангалттай, эвтэй найртай, түнжинтэй, хангалттай хоол хүнстэй, хангалттай цатгалаа, хангалттай саахан, ив итэй амьдрах хангалттай баялаг бий гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дайныг явуулж байгаа хүмүүс юу хүсэж байгаа юм гэхээр өдөөсөө цөөхөн хэдэн хүмүүсийг үлдээд үлдсэнийг нь боолчлох буюу сатан. Тэгэл ихэнх хүмүүсийг нь одоо юу гэдгийг те алж идэл нэг ячаал тэгэл ихэнх баялагийг өөрснөө нэг авах тийм хомхой шунлын сэтлэр энэ бүх дайн энэ бүх одоо хүний тоо хитэрсэн гэх юм сотлох хулгай явагцаан гэж би хувьдаа боддог. Тэгж дүнэлт хийдэг. Би яг үннийг хэлэх юм бол тэгээд түүний үрдүүд яаж байгаа юм бэ гэхээр ийм харгас хэрцгийг хятад бий болсон гэж би дүн хэлнэ. Яг үннийг хэлэх юм бол за тэгээ хятадуудыг монголчууд урд нь тийм үү одоо японочдоос чөлөөлж аварж исэн. Энэ тусыг хятадууд өнөөдөр мартаж штэ. Бараг мартаж штэ. Тэгээд дээрээс нь олон удаа монголчууд
хятадуудыг дээр 13 дугаар зууны үеэс эхлээд 13 дугаар зууны өмнөх үед ч гэсэн зөндөө олонтой эзэлж авчаад устгаж байгаагүй шүү дээ хятадуудыг. Тэгтэл хятад одоо манай монголчууд бүр цөөхөн хятадд одоо манай Монголд баахан олон хятадын ирлүүзүүд би Монгол гэдэг ингээд өвчнөө явж байгаад хүртэл санс нэмж хятадуудыг оруулж ирээд энэ дээрээс нь тийм үү одоо юу гэдгийг бууз зэвсгүүдээ ингээд Монголын хилийн цаанд байрлуулчаад би нэг чинь бас л эвгүй санагдаж байгаа байхгүй. Хүн чанар гэдэг юм байна уу гэдэг юм асууж үзмээр санагдаж байгаа байхгүй. Тийм үү? Тэгээд яг ингээд нэг тэгээ ийм болохоор л би бол тодорхой хэмжээд одоо юу гэдгийг наана нэг иннээсэн. Тэгэл цаанаа за аюултай хүмүүс шүү дээ. Тэгэл энэ хиний чинь хин гэдэг үлээ. Энэ чинь одоо хин гэдэг үлээ. Энд чи одоо хин гэдэг үлээ энэ чинь одоо. Хүний намины золиос босон л гэж хил дагуулсан тохиолдол олон бий л гэж яана. Хүний 8 хэд үсэн юм биш үстэй эднес чинь баг амар мэдээлэлүүд явж шүү тэгээд яана хэвээр мэдэхгүй. Тэгээд би юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр баг энэ хүн чинь энэ мэгтэй чинь дуучин дуу. Манай ээжээс цөөхөн дуу мэддэг. Манай энэ мэгтэй чинь нэг цөөхөн ихэн дуу мэднэ. Тэгээд манай ээжээс хоолоо муутай. Тэгээд яагаад ингэж дуучин болоод ингээд дод шиг ингэж олон жил ингэж жаргаж авсныг би ойлгохгүй юм үнэ хэлэхэд. Манай ээж баг хажуу талд нь залуугийнх нь яг тэр хоолоо молоог энэ тэр дуучин үеийнх нь хоолоо молоог нь танд сонсох юм бол таны чинь баг жинхэнэ дуучин юм шүү дээ. Тэгээд тэр олон дуунуудыг мэддэг ус юм уу тань цээжээр танаа ээж чинь. Дээрээс нь бүр өөрөө ингээд цээжээр зохиосон ийм олон дуунуудтай байдаг ус юм хөөгөө танаар манай ээж жинхэнэ дуучин бол одоо энэ дуучид гэж нэрийдж байгаа хүмүүсээс хамаахгүй олон дуу мэдэн шүү. Тэгээд дээрээс цээжээр мэдэн дуулж чадна. Тэгээд дээрээс нь өөрөөсөө зохиосон дуунууд ээжд нь байдгаа бодтоо. Тэд дээрээс нь энэ мэтийн авгаануудыг бодвол хамаахгүй сайн болоотойгоо бодоод үзчихсэн юм. Яа би нэрээ одоо ингээд гайхаж байгаа байхгүй юу. Тэгээд монголчууд монгол хүнийг л ингээд дэмждэггүй юм байна да. Тэгээд яагаад энэ хятад хүмүүсийг ингээд дэмжиж дийш нь гарцсан байх юм Монголд. Ингээд бодоод үзлэр монгол хүмүүс нь бас хорн бас нэг арчаагүй тийм нэг би бинтээ хатаархдаг би бинийг нэг доош нь дарддаг тийм нэг баялаар санаа байгаад энэ да. Тэгэл намайг ч гэсэндээ ингээд олон жил дарсан дөө. Ер нь бол би ч гэсэндээ ингээд итгэж явсан хүмүүстэй л тэгэл олон жил даруулсан хүн л дээ. Яг нэг хэлэх юм бол тэгээд нэг тийм л байна дөө юм. Тэгээд одоо монгол хүмүүст минь ч гэсэн хүн чанар муутай дөө. Тэгээд одоо гэтээ хятадууд шиг ийм хүн чанар муутай бол үнэхээр монголчууд нь хүн чанар муутай шүү. Гэтээ хятадууд шиг арай ийм харгас биш. Яа аимшигтай шүү. За тэгээд одоо юу яа да. Энэ бичлэгээ ингээд өндөрлөө. Бичлэгээ өндөрлөе гэж үргэлжлүүлээд байлаа. Яа. За тэгээд марцсан сансан юм зөндөл байгаа. За тэгээ явтаач имжлэгээ ингээд энэ хүргээ дуусгах ёо. За тэгээд зүйлтэй гайхуулч. Над тийм зүйлт байдгийн. Одоо хар чулуу юм уу? Одоо яг яа гэдэггүй. Хар чулуу юм шиг л. Гой зүйлт байдгийн надад. За тэгээд энэ хүрээд имжлэгээ өндөрлөе дөө.